өрөө маань та бүхэндээ шууд ирэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр бол эрүүл мэндийн талаараас үзэгч та бүхнийхээ асуултанд хариулах байгаа. Мэдрэлийн өвчин болоод нүдний өвчлийн талаараас энэ талаар та бүхэндээ мэдээлэл өгөхөөр эмчнэрээ орсон байгаа. За өнөөдрийн маань зочноо Талимаа эмнэлгийн за нүдний их эмч Энжинтлом эмч маань хүрэлцэн ирсэн байна. За мөн Талимаа эмнэлгийн мэдрэлийн эмч гүр агчаа тийм ээ. За хүрэлцэн ирсэн байна. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэнд бол телевиз үзэгчдийн өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр мэдрэлийн өвчний талаараас үзэгчдээс ойлголт өгч ил доо. Мэдрэлийн өвчин гэхээр энэ ядаргаа ер нь ямар өвчлөөс болж хүнд бас мэдрэлийн өвчлөл бий болт юм бол? Мэдрэлийн өвчлөлүүдийн үндсэндээ бол олон шалтгаантай. Өвчин л доо өнөөгийн нийгэмд гарч байгаа мэдрэлийн өвчлөл бол илүүтэйгээр одоо монголчууд тохиолж байгаа өвчлөл нь бол мэдрэлийн ядаргаа стрессээс үүдэлтэйгээр үүсч байгаа мэдрэлийн эсийн одоо султал үүсэж байна. Тэгээд дээрэс нь нуруу нугасны суултууд болох нуруу нугасны өвдөлтүүд их үүсэж байна. Тэгэл маргууд тархалгааны өвдөлт ер нь мэдрэлийн өвчнийг хамраагүй ямар нэгэн идэрхтэй ерөөсөй байхгүй шүү. Тэгэхээр одоо бүх хүмүүсийн гол өвчлөл бол толгой өвдөлт тийм ээ. Шинж тэмдгүүдний хилэрч байгаа. Бүхэл юмар илэрч байгаа. Бүх эрдэнэ системтэй холбоотой. Тэгэх тусмаа одоо тархалгааны өвчлөлтэй холбоотой нойргүй гэдэг бол шинж тэмдгийг хилэрдэг тийм ээ. За тэгэхээр нүдний талаар дээр одоо хялар тал гэдэг энэ бол бас өсвөр нас хүүхд залуучтай. За хялар гэхээр бас одоо юм тийм засах боломжгүй юм шиг ер нь ойлголт бас байдаг мэдэхгүй хүмүүс учраас. Тэгэхээр энэ тал дээр бас мэдээлэл хүргэвэл энийг бас магадгүй имжлэхэд бас хүнд янз янзын л байгаа хэл та тийм. Түрүүний удаад би ер нь голдуу юуны хараа алдалтын талаар мөн одоо мэдний даралттай өвчин янз бүрийн насныхныг хамрах талаар их зөвлөгөө өгсөн тийм ээ. Асуултын голдууд юм байсан. Энэ удаад яг ер нь хялар өвчин, хялах өвчний талаар бол зөвлөгөө эхэлж байна. Одоо ер нь хялар өвчин бол бүх насныханд хамрагддаг. Төрөлхийн хялар гэж байдаг. Энэ бол бүр төрснөөс эхлээд хялар үүсчдэг. Олдмол хялар буюу хожим илэрх хялар. Энэ бол одоо 2-3. Ер нь хялар өвчин яагаад үүсдэг юм бэ гэхээр дөнгөж саяхан ярьлаа мэдрэлийн өвчин гэж булчингийн мэдэржүүлэлтийн алдагдлаас бас болж болно. Булчингийн хүнүүд хөдлөх 6 булчин байдаг нүдний аль нэг тойрог тийм ээ. Энэ 6 булчингийн анатомийн болон мэдэржүүлэлтийн алдагдал за тэгээд анатомийн байршлаасаа болоод ингээд алддаг үүсдэг. Хялар өвчний гол шинж тэмдэг нэг нүд их сарж яхад нөгөө нүд дотгошоо юм уу гадагшаа юм уу дээш юм уу доош юм аль нэг тал руу ингээд хялаад их сарахгүй байхыг хялар өвчин гэдэг шүү дээ. Тэгэхээр нүдний яг мэрэгжлийн эмчийн хувьд бол дотгошоо хялар, гадагшаа хялар, дээшээ хялар, доошоо хялар. Тэрнээсээ гадна доод шулуун булчингийн алдагдлын үед гардаг янз бүрийн синдром жишээлбэл одоо Дуэн синдром ч гэхээр одоо тиймэрхүү синдромуудаар илэрдэг. Тэрнээсээ гадна ер нь хялар өвчний гол үүсэх шинж тэмдэг шалтгаан нь юу байдаг юм бэ гэхээр булчингийн алдагдлыг хүргээд байгаа бас нэг үйл ажиллагааны алдагдлыг хүргээд байгаа энэ аккумуляц гэдэг одоо түрүүний удаа ярьсан одоо нэг рефракц гэхээр одоо гэрлийн нүд бол гэрлийн хугарлын систем дээр юу ясан юм харах систем шүү дээ. Тэгэхээр гэрлийн хугарлын өөрчлөлтөөсөө болоод харааны өөрчлөлтөнд ордог. Харааны өөрчлөлтөөсөө болоод нэг нүд маань ажиллахад нөгөө нүдээс харааны хувьд хоцроод ирэхээр хялах өвчин үүсэж байна. Энэ дотор нь гол нь аккумуляцийн хялар гэдэг юм онцлог ярих хэрэгтэй байдаг. Аккумуляцийн хялар гэдэг бол хожоохон эхлээд хөөхд төрөө зүгээр юм шиг харагдаж байдаг. Хэдэн сарын дараа 2 сар ч юм уу 2 нас ч юм уу тодорхой нэгэн хугацааны дараа ингээд ойрхоныг харахад ингээд хялар хараад холыг харахад гайгүй болоод ихтэй. Энэ бол аккумуляц ялангуяа хөөхтэй наснд нүдний нэг онцлог одоо бүх хүнд аккумуляц байдаг боловч 40-с дээш насны хүмүүст бол аккумуляцийн энэ хүчин сулрам аккумуляц юугаар хилэрдэг юм бэ гэхээр нүдний дотор талын болон гадна талын булчингуудын үйл ажиллагааны одоо чангарлаас болж үүсдэг. Энэ аккумуляцийн хялраас болоод хүүхэд ихэнхчлэн хүүхдийн насандаа их үүсдэг яад үүсэж байгаа юм бэ гэхээр аккумуляцийн хүч их учраас одоо нэг нүдийг их саруулад нөгөө нүд хараанд оролцохгүй ингээд дотгошоо татагдаад. Энэ аккумуляцийн хялрын ихэвчлэн дотгошоо татагдах нь нэмэх шид буюу ойрын харааны алдагдaltaй холбоотой байдаг ихэвчлэн гадагшаа хялар хараад байх нь бол ихэвчлэн
юутай холбоотой гэхээр хасах шил буюу холын харааны алдагдaltaй хүмүүст их илэрдэг. Тэгэхдээ энэ бол зүрх шалтгаан зүрх тохиолдол бас байдаг. Энэс гадна маш их онцлогддог нэг юу бол одоо манай гүрэгч сайн мэдэх байх. Энэ бас мэдрэлжүүлэлт булчингийн мэдрэлжүүлэлт нь алдагдсан. Жишээлбэл саажлах хялар гэж байдаг. Энэ саажлах хялар бол одоо бүх булчингууд одоо энэ тархинаас гаралтай 3 6 4-р мэдрэлүүдээс мэдрэлжүүлж идэждэг. Тэр мэдрэлжүүлэлтийн алдагдал жишээлбэл 6 дугаар мэдрэлийн алдагдал бол янз бүрийн травм, янз бүрийн гэмтлээс болж болно. Төрөлхийн 6 дугаар мэдрэлийн алдагдал, 3 дугаар мэдрэлийн саажлах гэдэг. Ингээ саажлах хэлбэрийг хялар хүртэл байж байдаг. Тэгэхээр ер нь хэрвээ танаа хөөхт юм уу та ямар нэгэн байдлаар хялрах хөгжин хялар үүсэх гэрвэл нүдний одоо нүдний эмчид хүүхэд бол ялангуяа хүүхдийн нүдний эмчид хамдаарай. Насан туршид бол адилхан нүдний эмчид хамдаарай. Тэгээд ер нь Монголд одоо хялрын месаслыг бол дэлхийн түвшинд хийж байгаа. Тэр тусмаа одоо манай эмнэлэг бол би бол одоо өөрөө яг хялрын месаслын югаар хүүхдийн хялрын месаслаар Солонгос улсад мэрэгжиж ирсэн. Одоо нэлээд олон жил бараг 30 хэдэн жил хялрын месаслыг дагнан хийж байгаа гэхэд бас мэрэгжиж байгаа гэхэд одоо алдахгүй байх. Тэгэхээр ер нь хандаараа яагаад гэвэл хялрын хүчин ялангуяа хүүхдийн наснд үүсвэл хараа алдахад бүр хамгийн ихний байранд ордог тийм учраас нэг анатомийн хувьд хэвэн байгаад бас физиологоор үйл ажиллагаагаар алдаад ирэхээр тэр нөгөө нүдний хараа бүр тас харанхуу харахад нүдтэй даанч ажиллагаагүй. Тэгэхээр тэрнээс урьдчилан сэргийлрээ эртхэн хандаарай. За тэгэхээр одоо хүмүүсээ толгой таллаж өвдөд идэг гэдэг л та. Толгой таллаж өвдөд ингээд ингэ надад хатгаад байна. Энэ одоо ямар учиртай тийм мэдрэлтэй холбоотой байх вэ? Үндсэндээ толгой талж өвдөг гэдэг маань одоо бидний хэлж чадсанаар бол мигрен гэж яддаг тийм ээ. Монголчууд маань бүгдөө сайн мэддэг. Мигрен гэдэг өвчин маань өөрөө толгой талж өвддөг. Баруун талч бай, зүүн талч бай нэг байдлаар үүнийх нь бол шалтгаанаас болоод энэ бол нэлээд архаг явцтай өвчин байдаг. Шалтгаанууд нь маш олон янз байдаг. Тийм ээ, хүний амьдралын хэм маяг оролтон, дээрээс нь генетикийн удамшлын байж болно тийм ээ. Дээрээс нь одоо энэ стрессүүд байж болно, нийгмийн стресс, гэр бүлийн стресс, энэ бүгд ажлын стресс энэ бүгд маань орно. Тэгээд толгой талж өгч байгаа энэ мигрен гэдэг өвчин бол хүндэрх юм бол цаашдаа явал хүндрээд ингэх юм бол цус арах хэрэгсэлтэн дараагийн өргөж болж байна. Тэгээд эхний хэлж мигрен гэдэг өвчин маань өөрөө их залуучж байгаа. Ер нь мэдрэлийн өвчин бол их залуучж байгаа. Цус аралт бол одоо 20 эдтэй хүүхдүүдэд одоо тохиолдож байна. Одоо мигрен бол уг нь бол 35-40-оос дээш хүн холт хүмүүс тохиолддог байсан бол одоо бол нэг 25 6-тай хүмүүст бол их тохиолдож эхэлж байна. Энэ бол одоо бид бүхний амьдралын хэм маягаас үнцэндээ бол болоод байна л да. Ер нь бол юу их байдаг одоо генетикийн жишээлбэл мигрентэй юу энэ удамших хандлагатай юм шиг санагдаад байдаг. Миний хувьд бол яагаад гэвэл би бас нэмчид мэдрэлийн эмчид үзүүлэхээр нүдний угийг хараад ирээ гэдээ явуулдаг тийм ээ. Тэгээд энэ бол онцлогын ажилбагталтай байдаг. Мигрентэй хүний нүдний угийн өөрчлөлт бол бас арай өөр. Яагаад гэвэл нүдний нэг бас нэг нүднийхээ юм яриад эхэлчих гэдэг. Нүдний нэг хэсэг бол офтальмо одоо офтальмолог гэсэн нэг том салбар байдаг юм л да. Тэгэхээр ихэвчлэн одоо мэдрэлийн эмч ч гэсэн дотрын даралтны эмч ч гэсэн нүдний угаа харуулад ирээ гэдэг нь хүний нүд биеийн дотор явж байгаа судасны байдлыг яг нүдний угаар нь харахаар тэр судасны байдал нь ямар байна. Харааны мэдрэл гэдэг юу юм бэ гэхээр тархинаас орж ирж байгаа мэдрэлийн нэг хэсэг байхгүй юу. Тэгэхээр тархинаас орж ирж байгаа мэдрэлийн хэсгийг яг эмч нүдэрээ хараад тэрэнд дүгнэлт хийн гэдэг бол нэг онцлогооны том ажилбагталтай дүгнэлт. Тэгэхээр мигрентэй хүний нүдний угийг харахад бол тэр талж өвдөд байгаа талын цусан хангамж маш өөр. Судасны хатуурал маш өөр. Судаснд нь одоо бляшгууд энэ төр харагдаж идэг юм талтай байдаг. Гэхдээ ер нь зөвхөн миний бодож байгаагаа би яваа мэдрэлийн юм шиг одоо гөрийн юмч хариулах хэрэгтэй. Голдоо бас нэг жоохон генетик даах гэдэг тийм ээ. Одомшил даах гэдэг талтай байдаг юм бол. Энэ үшлэг бас одоо хүмүүс ч хоол тэжээлэр бол мэдээж эдис бүх одоо эд эрхтэн системэд хижиж байгаа шүү дээ тий. Хоол тэжээл гэдэг бол эрчим хүч төлш байдаг. Тэгэхээр энэ болгон дээр одоо бас өвчнийг сэдрээдэг бас одоо улаан лойл гэх юм уу тий, бэлэн хоол эдгээр зүйлүүдээс эдгээр өвчнийг сэдрээдэг гэдэг энэ үнэн үү? Үнэ. Бидний хийж байгаа хоол тэжээл мигрентэй тийм ээ, тэр өвдөж байгаа талын судас маань хатуурдаг гэж хэлж байна тийм ээ. Ингээд судас маань хатуурсан байж байгаа. Энэ судасыг хатууруулж байгаа шалтгаан төвчөн зүйлсүүд байгаа шүү дээ.
тийм ээ, харигталт байна, тамхиталт байна тийм ээ. Үүнээс гадна нэг манай монголчууд маань өөх тос их хэрэгжилж байна тийм ээ. Энэ усны хатууралд маш их хүрэж байна. Дээрээс нь давсны хэрэглээ байна. Тэгээд энэ одоо халуун ногоотой хоол буюу чинжүүтэй хоол, дээрээс нь бэлүү хоол гэдэг түргэн хоол бас маш хортой тийм ээ. Тийм хоол нарыг хэрэгжилж байна л да. Энэ минь өөрөө суцны хатууралдаг хүчтэйгээр хурдан явцтайгаар үргээд байна. Энэс үлдэгээр одоо толгой ганцхан нэгрийн гэхгүй мэдрэлийн одоо үйл ажиллагаа маш их нөлөөлж байна л да. Одоо бага хэмжээний одоо невростой толгой өвддөг хүн байлаа гэхэд нийгмийн сэтэргээ бүр илүү хүчтэйгээр өвдөж бүр нойр гүйдэлд оруулж байна тийм ээ. Яагаад гэхээр тийм тархины эст очиж байгаа нөгөө эрдэс бодис болон тийм ээ микро битүүдийг одоо натар кал тийм ээ хүчтэй төрөгчгээд эдний маань хүргэж очиж явах хэмжээг нь багасгаж өгч байна. Энэс болоод нөгөө мэдрэлээс маань бочин солилцооны ямалд ороод нөгөө толгой нь өвдөж эхэлж байна. Нөгөө мигрен маань илүү ихээр хүнд илэрч эхэлж байна. Тэгэхээр энэ бол эрүүл авахын дэглэм тийм ээ зөв хооллолт, зөв амьдралын хэв маягийн энэ бол эрүүл байх их үндэс юм аа гэдгийг л манай гүрийч саяхас би бол тэгж ойлгож байна тийм ээ. За нүд нь байнгын өвдөд байдгаа нүдний дагалт гэсэн онцтой нэг нүд нь хараагүй болсон гэж байна. Болор хэлэх гэсэн болохгүй байна. Яах вэ гэсэн байна? За бас одоо дөнгөж сая мигрен гээл толгой өвдөлтөл ярьлаа. Ер нь бол нүдний толгой өвдөлтийн бас нэг том хэлбэр бол сая нүдний даралт гэж сая хүн асууж байна шүү дээ. Тэгэхээр нүдний даралттай ихсэх өвдөлтийн үед бол толгой маш их өвддөг. Тэр байтхан толгой өвдөд бүр яг хурц хэлбэр одоо нүдний даралтын одоо бүр хурц хэлбэр одоо ингэж яалаа гэхэд пристопи гэж ярьдаг одоо хурц хэлбэрийн үед бол бөөлж нагуулн толгой ерөөс ямар ч өвчин амдаалтанд намдахгүй. Энэ бол харааны мэдрэлийг данцсан өвдөлж учраас одоо өвчин амдаах энэ анилгын температурт хариулаад ч гэсэн ганц 2 цагаас илүү намдахгүй. Тэгэхээр энэ саяын хүн бол нүдний даралтын өвчнөөс даралт юунд байдаг байх л да одоо нэг нүдээ алдсан хүн бол одоо хяналтанд байдаг байх. Тэгэхээр эмч үзэл зөвлөгөө өгч байгаа гэж би итгэж байна. Хяналтанд байдаг учраас эмээ тусаадаг байх. Нөгөө нүдээ алдахгүй төлөө өөрөө ч зүтгэх ёстой, эмч зүтгэх ёстой тийм ээ. Тэгэхээр эмчд очиод одоо өдөр бүхэн үзүүлэх нь юуийн зүгээр эмчийн хяналтанд байхаараа одоо хэдэн сард иргэсэн. Зүгээр болор тавьж болохгүй гэж хэлсэн гол шалтгаан нь юу юм бол одоо үзэг болохоор сайн мэдэхгүй. Ер нь болрын хэрвээ болор цайлттай бол болрын мис асал хийдэг болохоос глаукомоос нүдний даралтаас харааны мэдрэл өгчээд сэргэх боломжгүй болчихсон болрын цайлтгүй бол болрын мис асал буюу болрын салах бол асуудал юугүй шүү дээ. Нэмэр хандив байхгүй ч өөрт нь тус нэмэр болохгүй эмчилгээний арга биш учраас тэр эмч зөвлөхгүй байгаа зөвсөөрөхгүй байгаа гэж бодчих. Яг хэрвээ эмчид үзүүлээг бол яг манайд хандаж болно. Манайд ирээд би үзчиж зөвлөгөө өгөх нь өөрт чинь илүү ачаал будалтай бөгөөд тиймэрхүү явах л да. Яг энэ асуултын даваа зөвлөгөө өгөхөд иймэрхүү юм байна. За нүд хорсоод байгаа зураг компьютер харахаар тэгээд байдгаа гэсэн байна. Янз бүрийн дусаалга хийгээд нэмэргүй байна. Энэ юуны их вэ гэсэн байна. Ер нь нүд улаа, хорсох, аргах, нулимс гойжих, гэрэлт гялбах тийм ээ. Тэгээд ер нь эднэр бол ямар нэгэн өвчин шинж тэмдэг. Ер нь бол ямар нэгэн өвчин шинж тэмдгээр илэрнэ тийм ээ. Тэгэхээр энэ ямар нэгэн өвчин шинж тэмдэг сайн шинж тэмдгүүдийг харахад сонсоход бол салстын одоо архаг өрөвсөл. Салстын архаг өрөвсөл байгаа шинж тэмдгүүдийг ярьлаа. Зөвхөн үзчихэж зөвлөгөө өгөх нь зүйтэй байх. Зөвхөн салстын архаг өрөвслийн үед ямар хэлбэрийн архаг өрөвсөл вируснийх юм уу, бактериных юм уу, харшлих юм уу, за тэгээд альсвал одоо dry синдром, нүд хуурайших синдром, нулимс дуцсных юм уу, тэжээлэн дуцсан тэр бүхнийг ингэж ялан салгахын тулд эмч үзэх ёстой. Эмчийн үзлэгээр олон юу ягаар зөвлөгөөг аваарай. Тэгэхдээ одоо даван юм нь энэ хүн маань юу хийх вэ гэвэл өрөвсөл намдаах юм. Та хэрвээ харшаад байдаг бол харшил намдаах эмчилгээг ер нь бол мэргэжлийн эмчийн дагуу хийсэн эмчилгээ зөв болно. Онцлогоо зөв тавьж эмчилгээгээ зөв явагдах ёстой шүү дээ. Зөв таамгаар эмчилнэ ямар ч өвчнийг таамгаар эмчилнэ гэж өртөө байхгүй. Онцлогооны ач холбогдол тэндэл байгаа юм. Одоо ингэ нас ихор хүмүүс ингэж бич бас халга болдог гэдэг чинь гар нь хөдлөөл одоо ингээл ирүү толгоонч ингээд ингээд өөртөө тийг мэдэхгүйгээр энэ мэдээж бас мэдрэлтэй л холбоотой байх л та тийм. Тэгээс урьдчилан сэргийлэхийн тулд ам уу яг ингэсэн тохиол бас эмчилгээ арга байд юм болоо.
Үндсэндээ салгын өвчин бол Паркинсон гэж юу нь бол биед ас өвчин байдгийг мэдэрлээ. Тэгээд хөгшөрөх одоо салгалдгаа гэж хүмүүс байдаг. Энэ бол нэг үндсэндээ яг бодис солилцооны дутагдал нэг насцтай холбоотойгоор тийм ээ. Одоо бид хүн чинь өсөрөгдсөн бол нэг жижигхэн болно гэж ярьдаг шиг л дахны эдэс маань бас хөгшөрж байгаа. Тэрнээс бол судас нь атууж юм тийм ээ. Жижиг хэмжээ багасж байгаа. Энэс бол үндсэндээ бол бага хэмжээний тийм жижиг салгын хүмүүс бол хөгшөртөд насжилттай холбоох үүсэж байгаа юм нар энэ бол зүгээр залуу хүмүүс нөгөө эсвэл нэг тэжээл насны хүмүүс үг. Эдгээр салгалаад байдаг бол үндсэндээ мэдрэлийн хэмжээ залж хандах шаардлагатай. Ягаад гэвэл бол салга гэсэн бие даас мэдрэлийн өвчин байдаг учраас энийг ялгаж онцлуулах шаардлагатай байна. За дараагийн асуулт нь гэсэн байна. Тархины нэг тал нь зүрх сохиж байгаа юм шиг өвддөг гэсэн бас нүдний дээд талын зовх чилж өвддөг гэсэн байна. За энэ юуных вэ? Ямар эмчилгээ яаж хийх вэ? Тархины нэг тарих таллах явдах төрөний ярьсан мигрен өвчин байх магадлалтай. Тэрнээс гадна нүдний дээд зовхыг дагаад аршаа өвдөд байх явдал бол ер нь нүдний даралт ихсчихсэн үед нүд чилж өвдөд идэг. Гişүүдээ тархиныхаа зовхоо дагаад аяг ясаа дагаад өвдөд байна гэдэг их зөвөр хэлж ирдгийг нүдний даралттай хүмүүс тарих таллаж өвдөхөөс гадна нүдний даралтаас өвдөх маш их магадлалтай байдаг. Тэгэхээр ер нь манай эмнэлгийн нэг даваа тал бол хэрвээ та өдчүүд мэдрэлийн эмчт хүрээдрээд үзүүлээд нүдний уг нь хараад нүдний даралтуу мэдрэлийн мигрен үү энийг ялгаж салгахтаа одоо зэрэгцээ сууж байгаа учраас жоохон хүнд төвөггүй гэх юм уу тийм шүү тийм. За нилээд хэдэн хоног нойргуудад толгой өвдөд унтаж чаддгүй хүн байна. Унтахаараа сэргийг байгаад байх юм аа. Ерөөсөө амарч сайн чаддгүй юм аа гэсэн байна. Нойргуул гэдэг нь угаасаа нэлийн түгээмэл өвчин. Нойргуул дорноо гэдэг энэ бол их олон ярьж байдаг. Энэ бол мөн түрүүний миний ярьж байгаагаас бол амьдралын маягтай холбоотой. Бас нэг түүний илтгэл нэг стресс энэ бүх юмтай холбоотой голдол үүсдэг юм байна. Шүнийг өвдөд байгаа юу бол хэрвээ шүн нойронд их зүүдлэх тийм ээ 50 унтаж чадахгүй байх. Хэрвээ бүр 50 унтлаа ч гэсэн өглөө босоод тэр тарих амрахгүй байх. Энэ бол бид тэр одоо хоёр талаас нь зөвлөгөө өгдөг шүү дээ. Тэгэхээр тийм байдал бол бас их юутай их ажиглагддаг юм бэ гэхээр нөгөө шүн одоо нүдний даралтаа хүн шүн их зүүдлээд байдаг гэж ерөөсөө тийм юм маш их гардаг. Тэрний механизм нь яадаг юм гэхээр хүн шүн одоо бид нэр хүүхэн хараа гэж харагддаг шүү дээ тийм ээ. Гэрэлтэй газар гарахаар яадаг вэ? Нарийсчдаг. Харахгүй газар гарахаар өргөсчдөг. Тэгэхээр нүдэн дотор үүсэж байгаа тэр даралтын замыг шөнө унтж хахад хөөх хараа өргөсөд тэр даралт явдаг замыг хаачдаг учраас шөнийн толгойн өвдөлт бол бас одоо нэг 40-50-аас дээш хувийн шүү дээ. Нүдний даралттай өвчнөд маш их холбоотой байдаг. Тэгэхээр маш их хүмүүс амдурагддаг. Одоо мэдрэлийн эмчид очиод үзүүлээлэдэг, тархины бичлэг хийлгээлэдэг ямар ч ачаглал дуудал байхгүй. Нүдний уг нь харахаар тэр хизээний нөгөө харааны мэдрэлийн хонхоолт яваад, өгчлөлт яваад өгчихсөн харааны талбайд өөрчлөлт орчихсон. Глаукомын бүр ингээд үе шатууд нь өнгөрцөх. Билээ лавширсан үе шаттай. Тэгэхээр ер нь хүүхэд ч гэсэн шүн ингээд яваад зүудлээд идэг ч зарим хүүхэд тийм ээ. Шүн ингээд унтчихсан басаад яваад юм хүн хийгээд явдаг өдрөгдөг хүн. Заавал мэдрэлийн эмчид хандах ёстой. Нүдний эмчид хандах ёстой. Тэр шүн зүүдлэлтэн тархинад чичраад өгч чадж байгаа байхгүй нүдний даралт ихсээд. Нүдний даралт ихсэхээр өвдөлт өгнө. Өвдөлт өгөхөөр заавал тархины бүх эдсүүд сэргийг байдалд нөгөө эсүүд чинь хамарч чадахгүй сэргийг байдалд хүрээд ирнэ. Тэгэхээр сэргийг байдалд хүрээд ирэхээр яах юм? Нөгөө хүн маань одоо унтаад байгаа юм шиг хэрнээ унтаагүй. Бүх юм ингээд нүдэн дээр байгаа юм шиг ингээд мэдрэгдээд одоо тэгэд байдаг явдал бол яг нь тархины даралт ихсэг өвчин гэдэг бол бас байдаг сатрисайны дараа одоо янз бүрийн сатрисайнуудын дараа байна. Альсвал янз бүрийн нойргуудлын дараа ер нь бол тарих нугасны шингэний гүйдэл нүдний даралт бас шингэний гүйдэл цусны даралт бас шингэний гүйдэл шүү. Тэгэхээр биед байгаа шингэнүүдийн гүйдлийн блок застой одоо ингээд юунууд болсноос застой одоо юу застой блокуд болсноос те ингээд хэвийн гүйдлийн
гүөх замууд нь ингээд алдагдсан учраас тархины даралт гэсэн, нүдний даралт гэсэн, цусны даралт гэсэн энэ гурван даралтны хоорондын уялдаа холбоо бол маш их байдаг. Жишээлбэл нүдний даралттай хүн ихэнх хүмүүс ингэдэг шүү. Нулимс гоожол байх юм гэж. Нулимс гоожол байх шалтгаан зөвхөн өрөвслийн шалтгаан мөн. Гэвч бидний бие амьд организм л учраас нулимс гоожно гэдэг асуудал бол нүдэн дотор шингэн өөрөө үүсэж байгаа юм. Нулимс бас нүднээс үүсэж байгаа шингэн шүү дээ. Нулимсны болчраад. Тэгэхээр одоо ийм энтер тусаагаагүй үед бол организм өөрийгөө зогсуулж өгч байгаа байхгүй да бас. Яг бол нулимсаа их ялгаж тэр шингэнийхаа ялгаралтыг бас ингэ зогсуулж өгч нүднийхаа даралтыг миний бие өөрөө зогсуулж өгч байгааг нэг шинж. Тэр үед нь л одоо та очиж эмчид хандах хэрэгтэй байхгүй юу? Та очиж эмчид хандаад ямар тослогч хэрэгтэй, ямар эмчилгээ хэрэгтэй, ямар тэгэхгүйгээр миний нүд 10 жил нулимсаа гойцоор байгаад нүд өвцөөр байгаад одоо би хаасаар харанхуй болсон. Одоо би сохорцсон шүү дээ. Энэ бол айг хэдийн өнгөрцөн асуудал учраас ийм байдалд хүрэхгүй тулд бид нар одоо зөвлөгөө өгöd байгаа юм асуудал юм шиг ямар нэг өвчтөнд танд урьдчилан сэргийж өвдөхөөс өмнө л одоо эсвэл дөнгө шинж тэмдэг хэлээд ямар нэгэн шинж тэмдэг толгой өвдөх шинж тэмдэг штэ толгой өвдөх шинж тэмдэг илрээд өнүүл та өнөөдөр парацетамол уугаад маргааш нөгөө налгазин уугаад гээл өвчин амдах юм уугаад явхаасаа өмнө мэдрэлийн эмчит, мэдний эмчит ямар нэгэн өрхийн эмчтэй ч гэсэн хандлагатай өрхийн эмч шалгаад хэлээд өгнө штэ таны мэдрэл тандараа өрхийн эмчийн гол юм бүх юм мэдрэхтэй гол нь биш шүү дээ. Тэр генерал ерөнхий доктор байх хэрэгтэй. Тэр та нүдний эмч танд, та хүүхдийн эмч танд, та мэдрэлийн эмч танд гээд ялхан салгалт хийх нь өрхийн эмчийн гол үүрэг шүү дээ. Тэгэхээр хандах хэрэгтэй, эмчнэр хандах хэрэгтэй. За толгойн оройн одоо оройд халуун оргиод 2 чихэн шуугаад байдгаа гэсэн мэн 40 настай хүн байна. За юм. За энэ халуун оргих шуугах тэгээд 2 жиг шуух, 1 жиг шуух гэдэг юм уу иймэрхүү байдлаар үндсэндээ бол түүний илтгэл мөн л боцон шилжээнд дутагдлаа юм. Мэдрэлийн эс маань өөрөө нөгөө нэг маш имзэг, нарийн, мэдрэг тийм ээ. Тэгээд нөгөө нэг бусад эдисийг бол дахин сэрэгдгүүгээр онцлог өгччихвэл дахин сэргэхгүй. Тийм учраас яг энэ хүн 40 настай одоо урд өмнө тийм ээ тархины ямар нэгэн гэмтэл авч яасан байж болж юм тийм ээ. Тархин нөгөө нэг одоо тархит орхихоор бид нар одоо тархит орчлоо гэж барайч дээр очдог тийм ээ. Энэ бас нэг талаар буруу юу? Нэг талаас маш буруу. Ягаад гэх юм бол тархит оргилоо гэдгийг бол үндсэндээ бол мэдрэлийн эмчт эхлээд хандах хэрэгтэй. А тэгжээж барайч очихгүй шийддэг. Шууд барайч дээр очдог маань үнэгээ одоо менингит болох магадaltaй байдаг. Эсвэл тэр нөгөө мэдрэлийн маань одоо тэр үс өвдөлтийг бүр маш их нэмэгдүүл толгой өвдөлтийг нэмэгдүүлнэ. Нөгөө тархит орчгоо бид нар чинь тэгдэж хүүхд тархит орлоо хүүхэд бөөлждөг, халуурдаг, гүйлэгдэг тийм ээ. Тийм хөшин тэмдэг дэлгэрээд байдаг. Тэгэхээр нэг тархит орлоо гээд нэг барайч дээр очиж яддаг. Тэгэхээр бол энэ бол маш буруу юм байна. Энийг бол мэдрэлийн эмч тандах хэрэгтэй. Ер нь эмч тандна гэдэг асуудал чинь онцлогоо хийн. Эмчилгээний гол үндэс нь онцлогоо байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр яг хаа барайч нарыг буруу гэж бас хэлж болохгүй. Гэхдээ тархит оргисон үед ямар нэгэн судасны тасралт үүссэн байж болно шүү дээ, тийм ээ. Тэнд судас ч юм уу даргалттаас тэгэд одоо барайчд очиод барайчд нөгөө судасны даргалт тасарсан судас эргээд цус харуулт үүсгдэг ийм тал маш их олон байдаг. Тийм учраас тэрнээс болгоомжлуулж бас хэлж байгаа. Тэгэхээр эмчид хандна гэдэг үг бол онцлогоо хийж эмчилгээ явах нь одоо орчин үеийн биш ч гэсэн ер нь бол заашгүй шаардлагатай стандарт эмчилгээ шүү дээ. За та нэгний бариулахаар болвол тийм барайчд гэдгээс илүүтэйгээр одоо бид нэр хэлж байгаа уламжлалтын эмч гэж хүмүүс байна тийм ээ. Бас амраахын дээдийн их хэмж мэргэжилтэй сурсан мэдсэн хүмүүс. Энэ хүмүүст очих хэрэгтэй. Энэ хүмүүс маань тэр хүний тархийг барих ёстой юу, барихгүй ёстой юу гэдгийг бас шийдэн тийм ээ. Тэгээ ер нь тэгээд нэмэт хэлэхэд эмчилгээ гэдэг бол нэг юм цогц юм байдаг юм байна тийм. Цогц байж эмчилгээ болнохоос зөвхөн одоо тархит дарагдсан бариад яг нь нэмэргүй биш. Тархины даргалтын эмчилгээг хаван гинсэн байвал тархины даргалтын хаваныг буулгах эмчилгээ, дээрээс нь тэжээлийн хангах эмчилгээ, судасны тавиулах эмчилгээ, тэгээд барих эмчилгээ. Гэх мэтэр юм цогц байж эмчилгээ болдог болохоор зүгээр л нэг одоо барьчих нь бас нэг 10% магадгүй тийм. За
хүн маань хоёр нүдэн дотгошоод долир хараад байдаг. За эхнийхээс хяналттай байдаг. Хэрнээ зүгээр болохгүй байна. За нэмэх 4 гэсэн шил зүүдэг. Зүгээр болдоггүй. Цаашдаа шилээ зүгээд зүгээр болох уу? Мессаас орох шаардлагатай одоо 9 сартай хүүхэд гэсэн байна. Нэмэх 4 гэсэн одоо зүүдэг юм аа гэсэн байна. Яг нэмэх 4-ийг энэ эхнээс налгсан төвд хандсан бол зөв өмшөлтсөн байх гэж би бодож байна. Ер нь бол төвний шүү дээ хүүхдийн нүдний. Зүгээр би ч гэсэн одоо тэнд олон жил ажилласан учраас зүгээр үзүүлэх юмсангүй манай амьд дээр хандаж болно. Гэхдээ энэ нэмэх 4-ийг зүүгээд хялран засарч ивэл заашгүй зүү. Нэмэх 4-ийг зүүж агаад шилээ авлаа насан туршдаа зүүн гэсэн үг байхгүй. Түүнээс бол нэмэх 4-ийг нэг тодорхой хугацаанд зүүж агаад нүд зүгээр хяларгүй болчихно гэсэн үг. Энэ түрүүний ярьсан аккумудацийг хялар. Шилээ зүүн хяларгүй, шилээ авна хялар. Насан туршийн юм байдаг. Түүнээс бол шилээ зүүж байгаа хүнийг операц хийнэ гэд буруу тийшээ. Буруу. Эмчилгээний нөгөөх нь сая хэллээ шүү. Эмчилгээ цогцсон маа гэдэг. Онцлогоо зүг байж эмчилгээ явах хэрэгтэй. Тэгэхээр энэ хэрвээ операц хийдэг хэлбэрийн биш бол заавал шил зүүх хэрэгтэй. Насан туршдаа зүүнэ л гэсэн. За бас дахиад нүдний өмтөө аваад асуулт байна. Нүд хатгуулаад чинрээ судсан одоо хагардаг юм уу? Нүдний цагаан нь часулаан болчоод заримдаа зүгээр байж байгаад нуухтаад байдаг. За хаяа ийм үзэгдэл болоод байна. Мэлнийгээд эндээд үзүүлсэн даралт байхгүй байна гэсэн. За энэ юуных вэ? Тийм. Яг энэ хүмүүсийн зөвлөгөө өгөхөд бол зөвлөлөө. Тэгтээ энэ хүн нүдний юунд бол салстад цус арах байдал бол олон шалтгаантай. Жишээлбэл гипертоник хүн байна тийм ээ. Даралт цусны даралт ихсээд байдаг хүн бол одоо юу яадаг гэхээр нүдний цусны хамны нэвчинтгийн чанар ингээ алдагдчихдаг тийм ээ. Хатуурл гэдэг төр ярьсан шүү дээ. Тэгэхээр нүдний салсанд байдаг цусны судасны юу алдагдчихж байгаа. Тэгээд цус авчиж байгаа байхгүй. Микротрам үүсчихэж байгаа. Микротрам үүсэж байгаа байдал одоо жишээл нүдний хувьдаа бол аллерги байж болно. Тэгэхээр жоохон завтнахаар майдсан байж болно. Альсуу цусны даралт ихсээд. Цусны даралт ихсдэг хүмүүс ихэвчлэн нөгөө суд сатуурлаас альч ганцхан нүдний салстад цус авч байгаа ш нэг жижигхэн микро цусууд энэ тийм тасарч болно гэснийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр нүдний даралтгүй гэсэн бол та юу гипертоник хүн байж болох юм аа. Тэгэхээр одоо сахарны диабет болно. Таник байж болно. Түрүүний хэлээд байгаа тархины судасны хатууралтай хүн байж янз бүрийн хүмүүс бие организм нэг л учраас өөр болно. За охины маань нүдний одоо вирустэйгээд энэ дээр яваад байгаа. Нүдэн дээр цагаан юм одоо гарсан байгаа. Эмчлүүлээд явж байна. Цаашдаа яах вэ гэсэн байна. Тийм эмчлүүлж байгаа эмчээс зөвлөгөөгөө яг үзүүлж байгаа даваарай. Зүгээр ер нь вирустэй гэд одоо нэг сүүлийн 10 жилд нэг вирусны халдвар маш их дэлгэрч байгаа. Вирусны халдварын гол юу бол адены вирусээр үүсгэгдээд байгаа гэж одоо бид эмч мэрэгчлэн биднүүд үүсдэг энэ клиникээр одоо тэгж аншлагж байгаа. Яг адены вирусыг микро юугаараа ингэж вирусологийн шинжилгээ бол Монголд хийгдэхгүй. Ер нь клиник нь бол тиймэрхүү характертай шинж тэмдгүүдийг илрүүлж явж байгаа. Тэгээд хавар намар хоёр заавшгүй айгүй хэцүү. Одоо 9 сарын 1 боллоо сургууль цуглалаа вирусын халдвар дэгдлээ. Вирус бүр ингээд бүр геометрийн баримтаасаар өөрснө. Нэг 9 сарын 10 сарын 1 2 3 арай борно өвөл нэг жоохон борно. Одоо ерөн сүүлийн 10 жил явж байгаа. Энэ вирус байж болно. Аль эсвэл вирустэй ер нь бол вирустэй өвчин бол маш дэлгэрэнтгий байгаа шүү дээ. Вирусологийн шинжилгээ хийх нь шаардлагатай. За 3 жил дараалал унсан гэж толгоонд хавантай байна гэсэн ямар шалтгаантай байдгийг болоо гэсэн. Унсан нэг унал таталгаад нүдг маань бас яа дотоо олон янз. Зүгээр ухаалж унах бас нэг янз. Татаж умж байгаа бол бас нэг янз. Үнэн мэдрэлийн хөвтөлт бол үнсээ таталттай гарамдаг. Голтол. Тэгэхээр яг энэ хүн бол 3 жил унсан гэдэг бол эпилепси гэдэг мэдрэлийн бас унал таталтын нэг онцлог бод байдаг. Одоо машин бол маш хүн төлбөртэй явдаг хүчин байдаг юм аа. Тэгээд энэ яг 3 жил унахтаа одоо жил болгон тийм болов сард нэг удаа он тийм болов тийм ээ 7 хоногт нэг он тийм болов тэгээд мөн бас удамшлт нь ямарваа нэгэн юм ундатдаг хүн байсан болов хитэн наснаас эхэлж унж эхэлсэн анх шалтгаалаад яагаад унцсан тийм ээ гинтлээ аваар туссан юм уу тийм ээ тэрний дараагаар унж эхэлсэн юм уу тийм учраас энийг тогтоогоод энэ бүгдийг яг эмчилгээний тулд ялгаж салгах гэж ойлгох юм бол
Үзүүлэлт хэрэгтэй шүү дээ тийм. Хамгийн төрөлж. За юу лээ? Эпилепсигээс гадна нөгөөх нэг истерический уналт гэж бас байдаг. Бас байдаг тийм. Истерический уналт бол голдоохон өсвөр насныхын голдоо байх гэдэг. Зүгээр зарим нэгэн нас томхон нас өндөр нас юу лээ насанд хүрэгч бас байхад байдаг тийм ээ. Эпилепси гэдэг бол бие даасан маш их хүнд хөнгөн янз бүрийн хэлбэртэй голдоохон бас жоохон генетикийн гаралтай байх гэдэг үү тийм үү? Тэгдэг. За 36 настай хаяа нүд хорсоод нулимс гардаг гэсэн байна. Толгойн ардуур дагнаас хатгуулдаг гэсэн байна. Хаяа нулимс гарч хорсоод байдаг. Тий улаалт энэ байгаа бол энэ ер нь бол сүүлийн үеийн нэг бас нэг бид нар одоо намайг дөнгөж нүдний эмч болж явах үед бид нар одоо нүд хурааш синдром гэдэг юм баг байгаагүй. Ердөө одоо энэ орчин ах бай тоосжолт тийм ээ агаарын бохирдол, хөрсний бохирдол, за тэгээ хоол гэж хэлсэн байдал энэс болоод ер нь нүд хурааш шинж тэмдэг гэдэг тийм одоо шинээр баг онш шүү дээ. Тэгэхээр тэр бол жинхэнэ шинүүд хурааш шинж тэмдэг юу юм бэ гэхээр тэр нүдний нулимс ялгах системийн өөрчлөлт, болчирхааны өөрчлөлт, тасгийн болчирхааны өөрчлөлтийн өвчин байгаа. Тэгтэл аргаж хорсоод идэг тэрний болчирхааны үйл ажиллагааны алдагдлаас болоод нүд хураашаад идэг аргаад идэг. Нулимсны ачаал бүгдэл чинь нэгдүгээр тийжээ, хоёрдугаар ариутгах нь тасгийн болчиргаагаас гарч байгаа ялгарч байгаа тэр тасгийн янз бүрийн гаавууд байна. Тийжээ, ариутгах нь тэгээд бактериудыг устгадаг энэ чадвараа алдчихад байгаа болохоор нүд хураашаад байгаа. Тэгэхээр энэ тэр байж магадгүй хэрвээ тийм байвал нүдний эмч хамт хоол энэ төр ядаж одоо өрөвслийн эмчилгээ хийгээд дээрээс нь хиймэл нулимс тэр нөхөлтийг хийгээд өгөхөд жоохон баг зэрэг намдна л да. За толгой талж өвдөө шилэн үзүүршөөд байдаг гэсэн байна. Дөрвөн хүч бодаардаг. За юунаас болдог хаяа нүд бүрэлддэг юм аа. Энэ системүүд ингээд нийлүүлээд олон системтэй гэж байна тийм ээ. Толгой талж өвдөн дөрвөн хүч бодаарж байна. Ашиг хүзүүх шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ системүүдээс ингээд нийлүүлээд зүгүнцэндээ даралт их хямрдаг байж магадгүй. Тийм одоо үзүүлэлт юм байна. Цус багталтай байж магадгүй. Тийм учраас яг энэ олон системтэй авчирсан учраас яг одоо эмчид очиж үзүүлж ээж одоо нэг шийдэлд хүрэхгүй болвол онцлогоо жилгүй энэ ингээд даамжраад яваадах юм бол өнөөдөр эцсийн эрдэнэд нь бас бүр илүү хүн дээр өвддөг болж эхэлнэ тийм үү. Тийм учраас одоо ер нь бол мэдрэлийн өвчл бол тэнгдэг юм л да бид бүхэн маань үндсэндээ урьдчилан сэргийлэх гэдэг үзлийг бүгд монголчууд маань бүгд жилд нэг удаа заашгүй хийлэгддэг байх ёстой байна. Тэгжээж энэ бүх одоо энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлж энд нэрийг одоо үүсгэхээс бид нар дараа нь мэдрэлийн өвчл гэдэг нь өөрөө нэг цус харуулж юм одоо мигрен цолоотыг л энэ өвчнүүд нуруу үзэж ийн гэл ингээд байж байгаа. Энэ бүгдийн дараа бид нар хөлбөмбөний чадвар маш их алдаж эхэлдэг шүү дээ тийм үү. Хөлбөмбөний чадвар алдна 10 100 нэг хөл гарна саатай болсон суларцсан гэл ажил хийж чаддгүй тийм ээ. Ингээд хөлбөмбөний чадвар тогтоолгоо ингээд өөрөх нь нийгмийн асуудал аргын асуудал аягүй хүн тусчдаг. Тийм учраас энэ бүгдээс урьдчилан сэргийлж байгаа юм бол заашгүй жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчнэр бүгд хандаж сурцгаах хэрэгтэй. Заавал өвдсөн гэхгүй. Тэр л их алдаад байх шүү. Нэмээд хэлчихв. Тэгээд тэгэхээр нөгөө нэг алтан газрууд, компаниуд энэ төр ингэдэг шүү. Нийгмийн хариуцлага гэж нэг юм ярьдаг шүү бас тийм ээ. Ажилчдаа нийгмийн хариуцлагт энэ ягаад урьдчилан сэргийлэх үзлэх заавал орвол зөвхөн манай эмнэлэг бөөнөрөө очоод ямар нэгэн хэрвээ тийм хүсэлт гаргавал ямар нэгэн байгууллагын бүх шинжилгээг нь хийгээд одоо мэдрэлийн талаас, дотрийн талаас бас манайх дотрийн эмчтэй юм шүү дээ. Дотрийн талаас, нүдний талаас бүгдийн бөөнөр үзээд урьдчилан сэргийлэх үзлэг ингээд хийгээд бас онцлогоог нь хийгээд энэ бол албан байгууллагуудад хандсан нэг асуудал байлаа яг. Хэрвээ тийм ер нь бол урьдчилан сэргийлэх үзлэг заавал орох хэрэгтэй. Хүн бүхэн орох хэрэгтэй. Одоо цаг зав эмэгтэйчүүд цаг наргүй хүмүүс болоод эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх үзлэг заавал жил удаа нэг орохдоо орох хэрэгтэй шүү дээ. За 35 настай амархан мартаад байна. Юуных вэ? Нүдний даралтай хүнд анхны эмчилгээ юу хийдэг вэ? Үзүүлэх удаан явж болох гэсэн байна. Тий. Амархан юм мартаж санддаг гэсэн юм. Яг 35 та залуу шүү дээ тийм ээ. Юм мартах хэмжээнд насанд бол биш тийм ээ. Энэ бол ягаад энэ хүн тэгээд нүдний даралттай гэж бас өөрөө давхгүй хэлж байна. Энэ нүдний даралтаас үүдэлтэйгээ дахиад тархины даралт гэж бас явагдана. Нүдний даралт гэдэг нь өөрөө мэдрэлийн үйл ажиллагаанд маш их нөлөөлдөг.
том хүчний нэг. Тийм учраас эхлээд нүдний даралтаа арилгуулж, нүдний эмчэд хандаад, түүнээс нүдний эмчийн үзлэгт орчоо, тэгээд мэдрэлийн эмчэд давхар хандаад, ингэж энэ хүний одоо энэ зоврууд арилна. Тэгэхдээ бас нэг юм энэ дээр хэлэхэд манайхан маань бас нэг одоо гацсан байгаагүй нэг үе бас хэцүү байдаг гэсэн. Нэг энэ эмчнүүд бид нар бичээд өгнө шүү дээ. Тэгэхээр нэг 10 хоног уугаар, 5 хоног уугаад нэг шинж тэмдгийн зоврууд нь арилчихна. Мэдэгдсэн. Одоо энэ үлдсэн 5 хоногийг хэрэглэх шаардлага байхгүй гэдэг. Тийм. Ийм учраас энэ бол маш буруу юм аа. Яг л тэр одоо курс хийхээ бүх юм. Энэ сая өөрөөр хэлж хийсэн дээр яг тэр 10 хоногийн эмчилгээг хийлгэх ёстой гэдгийг ой танд нь ортол хэлээгүй бас эмчнэрийн буруу гэж би бас боддгийн. Яг л зөвлөгөөгөө дутуу өгсөн байгаа байхгүй. Та энэ нүдний даралттай хүн гэхэд та энэ имийг 3 сар заавал тусаахгүй танд ийм юмнууд гарна. Тийм учраас та энэ тусах ёстой гэдгийг толгоонд нь буудлан хэлчихвэл тэр хүн нөгөө айц төрдөл хэлчихвэл гэсэн бад нэг утгаар нэг тэгхгүйгээр ингээд нэг тех ёстой гэдэг дутуу хагас ингээд тэгэхээр нөгөөх нэг хүмүүст нөгөө эмчнэрийн зөвлөгөөний байдал хүрэлцэхгүй байгаа юм болов уу гэж би эмч хүний хувьд жоохон яадаг юм л да дүгнэдгийн өөртөө тийм учраас би хүмүүстэй үзэхээр маш их ингээд баг зарим хүн яс их өгөлдөг юм бэ гэдг нь хэлдэг ш ойлгоо дахиад ойлгосноо энэ амар олон тэгчгаарч хүн зарим нэг дургуй шүү дээ зарим нь бол нөгөө тэр тэгээд байгаа миний цаг заваасаа гадна танд хэрэгтэй учраас тэгж л хэлээд байт юм л да. Сая хүмүүс нүдний даралттай ойр зүрийн юм байна. Ойр зүрийн эмчилгээ гэж байх ёсгүй. Яг гэвэл нүдний даралт өвчин онцлох тусгай арга техникүүд байдгийг. Одоо харааны талбайд нь яаж нөлөөлж, харааны мэдрэлдээ яаж нөлөөлж, харах чадвартаа яаж нөлөөлж, нүдний дотор дөрөвний хилцсэн цэг гоноскопи хийгээд тэр нүдний шингэн үүсдэг замдаа яаж нөлөөлж, энэ бүхнийг хийж үзэж байгаад онцлогоогоо зөв хийж суучраас танд олон төрлийн юм бий. Нүдний даралт ялгарч байгаа шингэнийг бууруулах механизм дэсвэртэй юм бий. Шинж тэмдгийг багтдаг. Тэр замыг чиглүүлдэг. Янз янзын юм байгаа учраас заавал үзэлж онцлогоо хийж эмчилгээ хийх ёстой. Ялангуяа нүдний даралт бол сохрох аюултай. Нэг сохорчвол нөгөө харааны мэдрэл өгчээ дууссан учраас мэдрэлийн өс нэг өгчүүл эргэж сэрэгдэхгүй учраас эргэж сэрэхгүй сохор үүсдэг том аюултай учраас эртхэн илрүүл оншил эмчил өргөн байхгүй. За дараагаас бол 50 нас хүрч байна. Ном уншихаар ойроос харахаар өсөг нь одоо бүдэг харагдаад холоос харахад ходроо байдаг. Энэ ойрын хараа муудаж байна гэсэн үг үү гэсэн байна. Тийм. Ойрын хараа яагаад муудаж байгаа юм гэхээр ер нь организм төрсэн цагаас хойш ингээд бодисын солилцоо явагдаад бодис яг л ингээл явна штэ мэдээж хэрэг өсвөр хүүхэд өсвөр гэл тэгээд 45-аас 40-оос дээш насны хүмүүсэд нүдэн дотор байдаг болрын юу бол ингээ хатуураад гүдийгэд эхэлж байгаа. Хатуурсан болрын гүдийгэд эхлэхээр нөгөө ойрын харааны хугарлын гэрлийн хугарлын өөрчлөлт эхэлж байна. Тэгэхээр заашгүй ойрын харааны шил зүүх хэрэгтэй. Энэ бол нэг их асуудалтай яана гэх асуудал ш ойрын харааны шил зүүлээ. Дээрээс нь харин болрын хатуурлыг зогсоох эмчилгээ байгаа юугүй байгаа тэрнийг хийж байгаа хэрэгтэй. Ядчил харааны дасгал хийж байгаа хэрэгтэй. Цусан хангамжийг сайжруулах гэвэл болрын хатуурл бас удаашрна зогсно гэсэн үг биш. Бүр болохгүй бол операц нөгөө болор цайцсан гэдэг операц ийм л аргууд байдаг. За 50 бус их сандруу хоолны давсаа ихий, сахар ихээр хийн, за юмд их мэдрэмж муу байдаг. За ийм хүн одоо юунаас болдог вэ гэсэн байна. За танай эмнэлэг хаана байдаг вэ? Үзлэг хідвэ гэсэн байна. Тийм манай эмнэлэг дүү за тийм л юутай. Тийм манай эмнэлэг бол 6 дугаар бичил хороолт 28 дугаар сургуулийн баруун талд 12 13 дугаар байрны хооронд тэр акта байшингийн ардталтай байдаг. За яг бүх лавлахуудаас миний утсыг авч болно. Тэрнээс гадна сандруу тэмдрүү гэхээр одоо тэр жоохон бие барих чадвар модчтой давс болоод цааш хитрүүлээд стресс ихтэй байгаа юм шиг байна. Тийм байна л та. Тийм. Тэрнээс гадна нөгөө анхаарамж ингээд тархины сасаа хангамж энэ төр муудаал ирэхээр хүний анхаарамж чадвар яддаг штэ биеийн хянах чадвар энэ төр сулраад одоо альсвал стресс ихтэй үед ч гэсэн хин ч гэсэн тэгдэг шин юмаа тавьчаад мартаад олохгүй байгаа юм юу вэ? Энэ чинь болохоор мартамтгай чанар эхэлж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө монголоор ярихаар ингэдэг шүү дээ бид нар бодлоо гэж нөгөө бодлын дээрээс нөгөө зөнгөрөөд байна гэдэг. Ер нь бол зөнгөрөх гэдэг асуудал бол нэлээд эрт эхэлчихэд идэг болсон шүү дээ. Ягаад гэвэл
тэр одоо энэ баган нуруу одоо мэдрэлийн өвдөлтийн тийм ээ өөрөөр хэлж мэдрэлийн өвдөлтийн гол юм бол булчин өвдөж эхэлж байгаа маа. Энэ шаардлагыг энэ тархинаас ята мэдрэлийн юм корп байдаг шүү дээ. Бидний одоо нуруугаар явж байгаа тийм тэдний нөгөөх нэг артикулейт гэдэг юм уу тэдний завсараар гарсан мэдрэл дарагдаад булчингаа чангалаад хамгийн түрүү ийшээ хатгаад байгаа мэдрэлээ дагаж өвдөд байгаа бол булчингийн чангалаад булчингийн өвдөлт хамгийн түрүү үүсэж байгаа маа. Тэгэхээр мэдрэлийн эмчид хандах нь юуны түрүү чухал вэ гэдэг чинь асуудал нь тэндээ байгаамаа гол нь. Тэгэхээр тэдгээр мэдрэлийн тэрэн дарагдаад тэр булчингаа чангалаад ингээд танд өвдөлт өгöd байгаамаа гэдгийг мэдрэлийн эмчнэр нарийн онцлоод нэг топограф гэж нэг байдаг юм л тэдгээр мэдрэл нь тэндээ дарагдаад тэгчиж тэр булчингаа ингээд чангалчиж тийм эмчилгээ хэрэгтэй энэ бөөрнөөсөө гаралтай байж болно тийм ээ нурууны өвдөлт одоо ихэвчлэн байхад бөөрний архаг хөрвслээр суурилсан байж болно гэх мэт энэнийг яахын тулд заавал мэдрэлийн эмчид хандаа гэж хэлээд байгаа нь тийм юм байгаамаа. За нэг нүдэнд хар юм булчингаад харагдаад байдгаар энэ юунаас болдог вэ? Тий хар юм бол жинэд хар ялгаагүй жавш ингээд байдаг. Ялангуяа сэлмэг тэнгэр рүү ингээд хараад бид нар дээш хараад ингээд хэвтээд үзээрэй. Тэгэхэд нөгөө яаж жижиг хар ялгаанууд шиг юм жижигээ зарим энэ бол нөгөө нүдний шилэнцэр гэж одоо цөцгийн дотор цөцгийн бүтэц ямар юм бэ гэхээр яг ус биш. Уснаас арай юм өтгөвтөр хоорондоо гинжи оруулаар ингээд гинжээр ингээд гинжлэгдсэн юм бүтэцтэй юм хагас шингэн юм цөцгийн нүдний цөцгийн юм. Тэгэхээр нүдний цөцгийн бүтэц яг сэлмэг тэнгэр рүү ингээд хараад байж хаад ингээд тэр бүтцүүд ажиглагдана. Тэр бол патолог биш байгаа. А тэр бүтцүүд нэмэгдээд том хар ялаагүйгээд тэр шилэнцэр дотор ямар нэгэн байдлаар цус хаягдсан байна. Сахарны диабетийн үед хамгийн түрүү цус хаягдана. Гипертонический болезнь гэдэг байдаг. Тийм ээ цусны даралт их хэсэг арахад гипертоник хүмүүс хамгийн түрүүнд цус хаягдана. Тэгэхээр шилэнцэр дотор цус хаягдаад чимэгдэж чадахгүй байна гэснийг маш түрүү илэрлэж байгаа юм илэрлэлтэй. Тэгэхээр заавал одоо сахарны диабетийн оншил нэдрэлийн юуны цусны даралт байна. Оншил нүдний эмчид үзүүлээд харуул. За толгой таллаж өвдөхөөр нүд рүүгээ ороод лувшиж өвддөг юм аа гэсэн байна. Эмчилгээ зөвлөгөө өгнө үү гэсэн байна. Энэ тэр нөгөө бүхний яг түрүүний ярьжсэн бас нөгөө нэг мигрен гэдэг өвчин явсныг төстэй шинжтэмж хэлээд байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь мэдрэлийн өвчлөлт одоо зөвлөгөөгөөс одоо амьдралын хэм маягт нь бидний зөвлөгөө өгнө. Яг онцлоод эмчлээд ингэх юм бол заашгүй мэдрэлийн эмчид, нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай дүүргийн эмчнэр байна. Тийм ээ. Бид нар энэ эмчнэртэй хандж ээж дараа шатлалын тэр одоо эмийн эмчилгээг хэрэгжилж ээж одоо тэр өвдөлт зовөр шаналгаанууд арилгана шүү дээ. Тэрнээс одоо өнөөдөр энэ хүн дээр би зөвлөхөд бол та хэрэг зургт их үздэг компьютер өдрийн ажил дээр олон цагаар хардаг тийм ээ. Ийм болвол энийгээ багасгаа дасгал хий 30 минутаас дээш 30 минут компьютерээ хардаг бол 30 минут хараад нэг 10 минут амрах читэй. Нүдийг амраан тийм ээ. Зонкороо юм хар тийм ээ. Иймэрхүү байдлаар нүдийг амраан. Нүдний дасгалууд сэг нуруу хүзүүний дасгал хий тийм. Зүг суу. Энэний дараа дахиад 30 минут үргэлжлүүлээд хар. Тэрнээс үргэлжлүүлээд манайхан ч надаа би өнөөдөр цааны цаг 8 цагт ажилдаас 12 цаг хүртэл би одоо цааны цаг хүртэл эмчээр сууж явах хэрэгтэй. Энийг л харах хэрэгтэй гэл ингээл хараа сууж яадаг. Тийм ээ. Энэ маш буруу. Энэ дараа мэдрэлийн өвчин дөрөвтэй том шалтгаанууд. Ер нь бол өөрийгөө хайрлах сэтгэл байх хэрэгтэй. Тийм шүү. Өөрийгөө хайрлж ийж хэнийг хайрлах, хүнийг хайрлах түнс өөрийнхөө нүдэнд ч юм уу, мэдрэлд ч юм уу, толгоонд ч юм уу, гаранд ч юм уу хайргүй хүн хизээж бусдыг хайрлах уу чадахгүй шүү дээ. Таны нүд таних шүү дээ. Өөргийнх ч биш. Ер нь энэ яг өдөр тутамдаа яг эрүүл мэндэл маш сайн анхаарч юм юм шиг байна. Өөртөө хайртай мэдээ анхаарна хэмжээний өнгөрч гэдэг юм уу? Ундаа одоо эмчилгээ байхгүй шүү дээ. Тэгээд үнэтэй юм тариач дипломын хэрэгтэй биш. Өдөр тутамдаа тэр зөв амьдралын хэм маяг өөртөө би болох сууж хамгийн бүр байгаль гэхэд суудлаа зүг байх хэрэгтэй. Тийм ээ. Компьютер дээр сууж ингээд өдөржингөө нөгөө нурууны бүх гарсан мэдрэлтүүдэд дарагдаад эхлүүл тэр өвдөлтөл өгнө шүү дээ яах вэ? Нэг шин чийлэн батаарн тэгжснээс үлдний өвдөлт болоод явна шүү. Дөрөв нэг хүн хэлсэн дөрөв мөч батаард байна юм. Нурууны одоо ууцны ясны хэдвэр үеч байдгийн тэндээс тийм ээ. Гарсан мэдрэлүүд дарагдаад дээрээ сэрний ясны хэдвэр үеч байдгийн цэд тэдээс тэдвэр үеийнээс гарсан мэдрэлүүд дарагдаад тэгэхээр батаарч эхэлнэ шүү дээ. Энэ гар батаарч эхэлнэ, сүулдэ чилж эхэлнэ, сүулдэ мэдээг уулж эхэлнэ, сүулдэ өвдөж эхэлнэ. Энэ өвдөлт үүсгэн анхны шинжилгээ. За нүд нулимс сод гоожод байна. Энэ одоо бас л
одоо буруу болоод ирж байгаа юм тийм нулимс гачаал ирнэ гэдэг чинь одоо салхинд нулимс гож нүдэн дотор бас нэг юм хэсэг нүд чих жижиг ирнэ их том юм шүү дээ. Яг л нүдэн дотрын нэг хэсэг нь бол нулимсны аппарат гэж үүдгийг. Нулимс ялгах болчиххаа тийм ээ нулимсны болчиххаа бас хоёр оргнаа тэр чинь орбитальны хэсэг энэ хэсэг гэдэг. А тэрнээсээ дагуулад нулимсны канал явна тийм ээ. Нулимсны канал захны дээд доод хоёр дээр ирээд ингээд нулимсны ууд тэгэд ингээд аппарат гэж ярьдаг. Тэр хэсэгт обструкц ямар нэгэн байдлаар өөрчлөлт байж болно. Аль эсвэл тэр нарийсан байж болно. Аль эсвэл одоо тэр нулимсны болчиххаа их ялгаж болно. Янз янзын ачаалал орсон. Архаг өрөвслийн үед салхин гарлаа нулимс гож салстын өрөвсөл байж. Тэгэхээр нулимсны төрөв ярьлаа бас нүдний даралт байгаад организм өөрөө зохицуулаад баг ч гэсэн шингэнээ ялгах ийм зохицолтод байж байгаа юм зүр шүү. Тэгэхээр бас л нүдний эмчит хандаарай хол байдаг бол аймаг бүхэнд байгаа шүү. Ойрхон байдаг бол дүүрэгт бүхэнд байгаа шүү. Бүр олдохгүй бол манай эмнэлэгт ч гэсэн байгаа шүү. Хоёрын эмнэлгүүд хэцүү шүү. Тэн дээр очиод хандаад үзүүлээд зөвлөгөөг аваад эмчилгээгээ зөв хийсэн. За нүдэн дотор шарын муурхацсан байдаг гэсэн байдгаа үзүүлсэн чинь зүгээр байна. Тусаалга тусаа гэсэн хурааштай байна гэж хэлсэн. За их захнаад байдаг хаана үзүүлэх вэ гэсэн байна. Яг манай тандараа шар ингэхэр өөхлөг давхраа жоохон архаг хөрвсөл явсаар байгаа нүдний өөхлөг гэсэн ингээд бүлтийгээд шар болчихсон. Ихэвчлэн яг бидний бас нэг амьдралын журамчтай бид нар ч өөх тос их хэддэг. Тэгээд нүд амархан өөхлжтэй. Надад Европод очоод зэв зинхэр цав цагаан нүдтэй тийм ээ. Бид нар ихэнх нь шавшаар өөхлөг нүдтэй. Тэгэхээр бидний монгол хүмүүсийн идэж уудахтай жоохон холбоотой. Нэгдүгээр хоёрдугаар цаг ус цагаа гарч манах айгүй хоор ашиг ихтэй тэрнтэй холбоотой архаг өрөвсөлттэй холбоотой. Тэгэхээр зарим хүмүүс тэр шарын өөхийг авах л гэдгийг авчиж болно. Яг авах месастын заалт ямар нэгэн операцийн заалт гэж байдгийг месастын өвчнөө заалт байхгүй ч гэсэн косметикээр та хүсвэл авч болно. Тэгэхээр авлаа гэд өргөсөлгүй байж авах хэрэгтэй. Зүгээр хаана хандах вэ гэдвэл хаач гэл хандж болно манайд хандж болно. Операцчгийн манай эмнэлэг бол эмийн эмчлийн онцлогыг хийгээд операцийн тэрийг ялангуяа сүүлийн үед бол манайх тэр даралтын месастуудыг яг орчин үеийн месастуудыг лазераар хийгдэж байгаа. За нүд байн нуухтад байдаг гэсэн маань баруун талын нүднээс нулимс гараад байдаг. За шүн 2 гар ээлжлээд л одоо бадараа байдгийн манайрондоо за гараа бацалж үжиж юм одоо зүгээр болгодог гэсэн байна. За ийм асуулт ирсэн байна. Нүд улайгаад яагаад байдаг гэсэн тийм нь нулимс гоожод угаасаа л тэр өрөвсөл байж штэ тийм эмчлүүлэх хэрэгтэй. За энийг хаана гэдэг вэ гэсэн байна. Хаягдлыг 6 дугаар бичил ороод 28 дугаар сургууль гэж байдаг тийм ээ. Их нэрсийн барамталд байдаг та одоо хүмүүсийн их мэдгээр бол тэр бичил хороолтын 28 дугаар сургууль талмаа эмнэлэг гэдэг байж байгаа тийм. За 6 сартай хүүхдийн нүднээс нуух гараад байх юм а өглөөс эрэхтэй нуугдсан юм харж чадахгүй байна. Нэр нь бол нуухтад байгаа гол үйл нуух чинь эдээшүүд нүднээс нь гарахаараа нуух гэж нэрлэж байгаас тэгэхээр архаг өрөвсөл удаан яваад байгаа юм байна да. Эртгийн үзүүлэх бол ялангуяа бүр няраа хүүхд бол их нуухт бол эвэрлэг цаах цагаан унахыг аюултай шүү. Тэгэхээр архаг өрөвсөл байгаа юм байна. Зөв нулимсны сунгийн архаг битүүрэл байж иж магадaltaй. Зөв төрөлхийн битүүрэл гэж бас нэг байдаг. 6 сар хүртэл бас нуухтчих гэдэг шүү. Тэгэхээр ялган салгаа онцлох хэрэгтэй онцлогоогоос хийх хэрэгтэй эмчилгээ. Ялангуяа хүүхдийн нүдний эмч тандараа хандах газар олдохгүй би хүүхдийн нүдний эмч шүү. За астм өвчнөөс болоод гүрвт байдаг гэж байна. Байнгын толгой өвдгөө шимжилгээ өгсөн тархины судас нарийнстай гэсэн зөвлөгөө өгнө үү гэсэн байна. Астм өвчнөр гүрвт байдаг гэсэн юм бол олон жил өрцөн хүн шүү дээ. Тэгэхээр астм гэдэг нь өөрөө луушны өвчин тийм ээ, хөрөнгө өвчин. Тэгээд нөгөө хүчил төгсч орчин боцын солилцооны хямралаас болоод судас маань одоо хатуураад нарийсан байна гэсэн үг. Энэ дээр одоо нэмийн эмчилгээнээс бусааргаар одоо энэ хүн бол гэртээ өгнө эмчилж байгаа бол илүү үр дүнтэй болов гүрвт байдаг хүн тийм ээ. Астм гэдэг бас гол шалтгаан нь харшил шүү дээ. Тэгэхээр харшилтаад байгаа юмнасаа салах хэрэгтэй. Жишээлбэл одоо юунаас жишээлбэл сангин хөшгөлж байгаа харшилтаад бол сангинаа хөшгөл болчихгүй сангинаа үргэнээс газ одоо газ дээр юм хийж аваад газаас харшилтаад байдаг хүн байж болно. Эсвэл тоос яроос астмын гол үндэс нь харшил шүү. Тэгэхээр харшлыг гол үндэс нь юунаасаа байна. Тэрнийг л одоо хогийн ургамлыг дээрс нь таслаад таяад байвал яг хаа дахиад ургаад байна. Үндсийг таслаад ажиулаа гэж орохгүй. Энэ харшил энтрийн гол очин эндэл байгаа юм.
За хурууны үеүүд хавдаад нэг нэгээр аваагаад байна. Юуны өвчин бэ гэсэн байна. Хурууны үеүүд аваагаад ревматойд артрит байж магадгүй тийм ээ. За мэдрэлийн гурвалсан судас хөдлөөд байдаг. Яагаад гэдэг юм болоо толгой хөвдгөө юуных вэ? Гурвалсан судас хөдлөөд байдаг. Мэдрэлийн гурвалсан судас хөдлөөд байдаг. За ийм л асуулт байна да. толгой өвдөд байгаа бол угаасаа л мигрэн нэвтэрч байж болно. Тархины цусан хэмжээ өөрчлөлт болно. Тэгэл бас нөгөө судасны нарийслаас ааж байж, атуурал нарийслаас ааж байж болно. Мэдрэлийн хэмжээ дандаа байдаг тийм. Манай мэдрэлийн өвчнүүд ер нь бол тэгэл тархины цусан хэмжээнд бодсон салчаан дутагдaltaд их орсноос үндсэндээ бол гол үндсэн үүсдэг юм шүү дээ. Одоо тэгэхээр хүмүүсийн хөдөлгөөр за мэдрэл за цуц гэхээр цуц ер нь хүний бие чинь цусаар хангаж чанартай цус гүүхийн ирэл бидний эрхтэн систем сайн ажилладаг. Чанартай судсаар чанартай эрхтэнд очивол эрүүл байх нь шүү дээ. Тэр л хангаж байна. Тэгэхээр одоо их чухал байх нь. Одоо эмчнээ хэлгээр одоо бид нэг юмыг ингэж байх. Ингийн хэлгээр бол одоо миний ойлгож байгаа. Ингээ хүмүүсийн хөдөлгөөр юм гэдэг ингээд гадна талаас нь ч юм уу одоо ингэж яхах. Гэтэл ямар нэг өвчний үндэс суурь угийн эсийн түвшинд байх ёстой шүү дээ. Тийм бол одоо хоолн дээр л маш сайн хоолн дээр анхаар, орчиндөө анхаар, тийм ээ, амралтандаа анхаар, биеийн тамир дасгал хөдөлгөөнөө сайн хий. Эрэг байх хэрэгтэй, стресс байх хэрэгтэй. Ядаж одоо өглөө босоод нэг сайхан сонирчж байгаа одоо бас нэг дасгал үстэй тийм ээ. Бүр бүх үе бүчээ нэг сайхан тэлтэл сонирчгал тэгэл одоо бас л дасгал шүү дээ. За эрэгтэй хүүхэд гэсэн байна. Нэг 9 сартай 9 сар хүрч байгаа хөлд орохгүй юм мөлхөж өгөхгүй суугаад байх юм аа. Хөлд оруулдаг тэргэнтэй сухаар зүгээр явдаг. Тархи мэдрэлтэй холбоотой юу гэсэн байна. За энийг бол яг тархи мэдрэлтэй холбоотой гэж хэлэх хэцүү. Саажилтаа байхгүй юм байна. Саажилт байхгүй. Яг хүүхэд хөлд орох эднэр бол одоо баг зэрэг тийм хоочсон тохиолдлууд зөндөө байдаг шүү дээ. Одоо хөлд бол хүүхдийн ерөнхий мэрэгжлийн эмчээс гэж байна. Би бол өөрөө яг хүүхдийн ерөнхий мэрэгжлийн эмчийг төгссөн. Яг дээр одоо сүүлийн үед нэг хүүхдийн анги гэж байх болж би яг хүүхдийн анги гэж байхад намгаах их сургуулийн амгаахын дээд сургуулийн хүүхдийн ангиг төгссөн. Тэгээ эхнээс олон жил ажиллаж байсан учраас би ерөнхийдөө таамаглахаар энэ хүн зөвсөлгүй юу гэхээр хүүхдийн ерөнхий мэрэгжлийн эмч гэж эхнэлстэй байгаа. За юу яг тэн дээр ханд яагаад тэгээд зарим нэг хүүхдүүдийн ихэвчлэн гэдэг чинь нөгөө жин ихтэй одоо манайхан жин ихтэй хүүхдүүд болсон. Тэгэхээр нөгөө хүүхдийн ерөнхийдөө жоохон залхуурал байж болно. Янз бүрийн тийм илүү жин байна уугүй бас анхаар заа юу. Тэгээд хүүхдийн нарийн мэрэгжлийн ерөнхий нарийн мэрэгжлийн эмч гэж ихнэлсээр байдгийг тэр эмч дандаараа зөвхөн ингээд байх ингээд бодоод суугаад очиж болохгүй шүү дээ. Янз бүрийн саажилт байхгүй ч гэсэн хөдөлгөөний дутагдал хөрөх янз бүрийн шалтгаан байж болно. Илүү хөдөлж юм байж болно. Одоо сахарны диабет гэж хүүхдийн нас маш их илэрдэг болсон. Одоо ер нь тархан хүүхдийг заавал сахарыг үзүүлж явах хэрэгтэй. Одоо барууд байдаг өвчин манад ороод ирсэн шүү дээ. Яг тэгвэл бид нар буруу хоол. Тэр барууны хоолыг авцраад нөгөө пицца бүгдийг нэгддэг болсон. Тэгэхээр яах юм бидний хүүхд жирэмсэн ээж дотор хүүхд нь гарахтаа сахартай гарч шүү дээ. Тэр юу гэсэн үг? Сахар их хэрэглэж байгаа учраас сахар их хэрэглэж ин хоолны дэглэм буруу барьж ин хөдөлгөөн дутж ин бодис солилцоогоо буруу явуулчих ш. Тэгээд одоо яах юм? Болохгүй тийм учраас яг ингээд тэрэгцэр цуулахаар зүгээр байна гэж хандаж болохгүй шүү. Хүүхд чинь ямар нэгэн проблемтай байгаа бол хүүхдийн нарийн мэрэгжлийн эмчид заавал ханддаг. Их нэлцсэн төв миний мэдэх бол их нэлцтэй тийм педиатрийн хүүхдийн ерөнхий зөвлөх гэж байдаг шүү дээ. Хандаарай. За бас хоёр түнхний асуудлыг бас асуудал байх хэрэгтэй. Үсэхгүй тийм ээ. Асуудлыг тодорхойлвол тийм. За нүд хоёр хардаг гэсэн байна. За эмчид үзүүлсэн чинь нүдийн талаасаа зүгээр байна. Мэдрэлийн эмчид үзүүл гэсэн. Тийм асуулт. Аваар авсал ороод янз бүрийн сатрсын мэдрээс ер нь тархины даргалт төрөө ярьлаа. Янз бүрийн сатрсын нүдний даргалт одоо зодон цахан нүдэнд тэгэхээр саажилтах хялдрын үед ингээм юм хоёр харагдаад нүдний хөдөлгөөн аль эсвэл ухархаа яасан ингээд хугарчаараа аргашаа суучнаад нүд нэг нь наамаа нэг нь цаанаа болоод ирэхээр ийш тийшээ хөдлөхөөр юм хоёр харагдаад байдаг. Гэх мэт нүдний хувьд бол маш олон төрлөөр хоёр харагдана. Ийшээ хөдлөхөд хоёр гэвэл мэдрэлийн
саажилттай байна, бачингийн саажилттай байна, альсвал ухархан ясны хугаралтай байна. Альсвал тийм юм байхгүй бол ухархан ардалд ямар нэгэн аврал ван байгаад цус харвалт ч юм уу, ямар нэгэн хавдар байгаад түлхээд нүдний хоёр алимны наан цаан байдал нь алдагдаад ирэхээр заавал хоёр харна. Тэгэхээр яаралтай нүдний эмчид үзүүл. Нүдний эмчид үзүүлээ зүгээр гэж байгаа бол бүх шинжилгээг нарийн дахиж хийлэг мэдрэлийн эмчид хандхаас өмнө нүдний эмчид хандах. За шүн болохоор нүд ойр орчноо одоо харддаг юм аа. Харлаа тод харагдахгүй байна гэсэн байна. За булангаар харахаар арай гайгүй тод харагддаг. Өдөр бол зүгээр хардаг гэсэн байна. Энэ генетикийн өвчин. Генетикийн өвчин гэмэрлэмжиж болно үстэй. Гэмэрлэпи гэхээр генетикийн одоо удамшлын генетикийн алдагдал байх нь шүү дээ. Жишээлбэл дахиад сахар гэдэг монголоор ярьдаг. Гэмэрлэпи гэдэг. Энэ орой бүдэг болохоор бүр хүүхэд насаас жоохон бүрэнхий болоод ирэхээр бүдэрч унчаад юм очиж мөрөгчөд бүр хүүхдээс ингэдэг энэ генетик өвчин гол шалтгаан юу юм бэ гэхээр А витамины дутагдал генетикээс тэгэхээр энэ хүн голдуу нүдний эмч тандаад А витамины дутагдлыг нөхүүлэх хэрэгтэй. Тэгээ хараа муу бол нүдний шилзүүх хэрэгтэй. 100% ингээд эдгэрхгүй ч гэсэн байгаа байдлаас дордохгүй байх юм уу жоохон ч гэсэн ахиулах хэмжлэгийг заавал хийлгэж явах хэрэгтэй. Гэмэрлэпи хамгийн сүүлдээ ингээд одоо нас яваад нэг 60 мар гараад ирэхээр дахиад сахар ерөөс маш их аюултай. Тэр чигээр нүдний угийн дистрофи болоод өөрчлөлтөнд ороод ирдэг. Гол эмчилгээ нь А витамины дутагдал байдаг, лейцины дутагдал байдаг, B12-ны дутагдал байдаг. Тэгэхээр эднэрийг нөхөх системтэйгээр нөхгүй тийм юм гинлээгээд нөгөө эмчийн хяналтгүйгээр нөхчхөр А витамины илүүдэл дутагдлаасаа илүү хортой. Нөгөө ямар нэгэн эм болвол дооц нь таарж иж эм. Дооц хор шүү дээ. Тэгэхээр хорыг авах уу, эм болгох уу гэдэг асуудал нь мэрэгжлийн эмчид хандж иж хийдэг болохоос витамин сайн гэлээд идэт байх. Доос дарахгүй тэр бүр илүү хортой. Одоо интернетэд ингээд одоо модельууд гэх юм уу, за гой сайн харагдах гэсэн эмэгтэй хүмүүсээ ялангуяа жингээ барьна гэдэг бол бас жин хасан таргалт гэдэг ч юм уу эмэгтэйчүүдийн бас нэг одоо маш их байнгын ярьдаг зүйл те. Одоо ингээд мэдээл ингээд өсвөчтэй хооронд ярьж байгаа юм уу, интернетээр ингээд мэдрэлийн талын өвчнөд бас энэ хоолоо идээд бас огуулж гаргах энэ бас мэдрэлт их маш муу арга нэлээд энэ бас ямар өвчнөд ордгийг одоо тухайн үедээ энэ одоо загвар өмсгч гэдэг юм за гадаадын улс орнууд бас ийм зуршил их байд юм билээ шүү дээ. Ийм өвчтөй хүмүүст одоо бас хандаж энэ талаараас асуулт иржсэн л да үзэгчээс маань гой сайн хамт болохын тулд одоо юу гэдгийг идчихэл эргээд өгүүлдэг. Энэ бол мэдрэлттэй холбоотой юу? Албаар өгүүлээд байгаа юм шүү тэр. Тийм одоо хүчээр гардаг гэж одоо яриад байгаа. Спазм тэр өөр албаар ингэж үйлчилэн гэсэн үг үстэй тий. Тийм яг тийм асуултууд ирж ирсэн байхгүй мөн интернет бас ийм асуудал маш их байдаг юм байна л да хүүхнүүдийн донд. Тийм мэдрэлээсээ гадна сэтгэхийн өөрчлөлт мэдрэлээс илүү гол нь сэтгэхүй. Зүгээр би туранхай байх хэрэгтэй гэд жоохон хоол идэж өөрийнхөө ер нь тархины мэдрэл дотор ч олон төв байгаа шүү дээ. Эдхийн төв, цадхын төв, өлсхийн төв маш их олон төвтэй. Тэр нөө мэдрэл одоо ямар өөрөө гэж байна. Өөрөө ирэхгүй би өөрөө тэрийг одоо үнцэндээ ихэхтэй өдөрдөж байна гэсэн үг. Зүгээр яг эхний үед бол зүгээр ямар нэгэн тэр адаптаас болоогүй хүн ингэж байгаа би бөөлж игээд хизээч бөөлжгүй тэр адаптаас болох хэрэгтэй байхгүй. Жишээлбэл энэ бол сэтгэцэн л одоо бас адаптаас болоод бүр ингээд зуршил болчихсон. Зуршил болсон жоох юм ингээд спазм бөөлж ёстой гэдэг дохоо өөрт нөгөөд байхгүй. Тэгээд хотоо дагшаад спазм зуршил болсон чи эдлээ хотоо загслаа спазм гарлаа бөөлжлээ. Иймэрхүү байдалтай байх. Сүүлийн энэ хөвчлөлт маш их болоод байгаа юм эмэгтэйчүүдийн донд. Тэр онцгой шүү. Мэдээж энэ хотоод гэдс одоо муугаар л нөлөөлдөг шүү дээ тий. Хотоод гэдс муугаар нөлөөлөхөөс гадна нөгөө нэг хүний бие организм ч авч чадах хэрэгтэй мó буцаагаад тэр чи шинэ буцаагаад буцаагаад дутагдал орж ирсэн. Эндээр бас их анхаарал хоол жилийн бодисын солилцооны эцсийн юу нь бол эдийн эсийн төвшөнд очиж шингэж явах хэрэгтэй шүү дээ. Зүгээр яагаад өлсөд байдаг юм бэ гэхээр нэг одоо бас сүүлийн үеийн эрдэмтдийн судалгаанаас гадна нөгөөх нэг ийм судалгаа байдаг юм билээ л дээ би зүгээр сонирхолтой хэлэхэд. Эдхийн эс одоо бидний бие чинь эсээс татж байгаа шүү дээ тийм ээ. Эс өлсгөлэн байхаараа
эс өсгөлэн байхаараа хичнээн сатгалан байлсан гэсэн өөрөө ходоод сатгалан байлаа ч гэсэн эс өсгөлэн байхаараа тэр эс дандаа өсгийн төв рүү мэдээлэл өгч идэг би өсгөлэн байна гэж тийм ээ. Тэгэхээр хичнээн ходоод дүүрэн байлаа ч гэсэн өсгийн төв дээр эсүүд очиод мэдээлэл өгсөн учраас би нэмж идэхээс аргагүй. Тэгээд нөгөө ожирын гэдэг өвчний бас нэг гол шинж юу механизм дэсэн энэ юм байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй таргамж гэсэн ингээд амархан өсчдөг би иддэг. Тэр яагаад гэвэл нөгөө шинж дижилийн бодис нь эсийн төвшөнд очиж шингэж чадахгүй. Тэгэхээр нөгөө эсүүд ялангуяа өсвөрийн хүүхдүүд чинь дандаа ойрхон арах идэл тэгэл айгүй их ингээд хөөгөл тархлаад байгаа энэ төр чинь нөгөөх нь эсийн өсгөлөнгөөс гаргаж чадахгүй. Зүгээр ходоод дүүрэх төлөв. Тэгэхээр чи бид нар эсийн төвшөнд хоолно гэдэг чинь нөгөөх нь эс одоо шин ногоо тий нөгөөх нь ногоо тийм ээ амархан гадагшлуулдаг, цэвэрлдэг, амархан шингэдэг тийм хоолоор хоолж ис өөрөө хооллох гэх юм. Тийм эрдэмтдийн судалгааг би уншиж ирсэн. Саяхан уншиж ирсэн гэхдээ энэ нэг тийм. Тэгээ ожирын өвчний гол нь тэгээд байгаа юм байна гэдэг. Тийм. За баруун талын чих шуугаад байдгаа ихэнхдээ өглөөгөр их шуугадаг юм аа. За энэ нь одоо ямар учиртай вэ гэсэн бэ? Энэ бол үндсэндээ баруун талын чих шууг. За чих шүүхийн гол юу бол өстөх мэдрэлийн юу сонсголын мэдрэлийн өөрчлөлт байна л гэсэн үг. Тэгэхээр танд юу байгаад байгааг нь онцлуулахын нэгдүгээр чих одоо хингэрэг цаардсан бол сонсголын мэдрэлийн өөрчлөлттэй болно л гэсэн анхны шинж тэмдэг шүү дээ. Багтаа хингэрэг цаараад нөгөө булагтаад байдаг чинь хингэрэг цаардсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хингэргийг арах хөрөвсөл байсаргаа тийм ээ. Тэгэхээр чих шуугна гэдэг чинь хингэрэг цаархаг хамгийн түрүү илрэх шинж тэмдэг. Тэгээд тэрнээс гадна тархины сусаа хангамж тийм ээ тархины сусаа хангамж сонсголын эрхтний мэдрэлүүдийг очиж чочроод байна гэсэн үг байхгүй юу? Тийм тэгээд бас энэ юм бас нэг одоо дуу чимээ бас дуу чимээ тийм ээ одоо ингээд залуу хүмүүс гэлтгүү чихвчний хөгжим их зүүж тийм ээ. Тэгээд энэ нэг чихвч маань өөрөө гэсэн бас нэг давтамжийг хэмжээтэй хязгаартай тийм ээ гэрцээ тийм ээ. А тэрнээс одоо энэ сүүлийн гарч байгаа энэ технологийн хөгжилтэй холбоотой их чанга чихвчний хөгжим гарч чадсан шүү дээ. Эднээс болцоод одоо энэ чихний нөгөө нэг давтамжууд нь маш өндөр өчөөд нөгөөтнөөс болоод энэс болоод нөгөө толгой хөвдөлтийн шинж тэмдгүүд нь илэрдэг, нөгөө чих шуугалт нь илэрж яадаг, ийм юм шинж тэмдгүүд илэрж яадаг. Одоо өөрчлөлттэй л ер нь техник технологи хөгжиж байгаа. Тэгээд дээрэс нь ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүст бол мэдрэлээ өвчлөлөнгээр бид нэг дандаа хэмжинээс хязгаарыг давчаад байгаа юм аа. Ер нь ямар нэгэн байдлаар чихвчний хөгжим хэрэглэх зах хэмжээтэй тийм сонсвол их багс айж уусаа чихвчний хөгжим сонсож явах чинь нэг бүр сүүлдээ жоо ядраад ирдэг шүү дээ. Ингээд авах талаар ингээд чихвчний хөгжимгээ сонсож байгаа хүмүүс чанга сонсож байгаа хүмүүс авсны дараагаар нэг минут иртэй юм сонсогддог шүү дээ. Ингээ хүн юм ярихаар нөгөө чихвчний хөгжим дуурайд байгаа юм шиг. Өдөржингөө чихвчний хөгжим сонссон одоо хүн болвол чанга хэмжээгээр сонссон бол чихвчний хөгжмөөр авсны дараагаар бол нөгөө хөгжмөө сонсоод байна. Уг нь бол юм сонсохгүй бас нөгөө хөгжмөл сонсоод байна. Тэгэхээр маш их ядаргаа бас байдаг шүү дээ. Бидний утас ерөөсөө утасгүй газар явж исэн чи миний утас дуурайт байгаа юм шиг санагддаг. Тэр чинь нөгөө харааны юуны чихний сонсголын мэдээллийг дандаа хадгалагдсан, дандаа чочроод өгсөөр бод юм болох ч юм. Яг ч ядаргаа өөр чимээр юм сонсох мэдээлэл авчихгүй болсон. Арчны дуу чимээ чи нөгөө тэрнийг бүр тийм болтол чочрож чадчихна одоо би бодод гэсэн. За дараагийн асуулт нь юм байна. За толгой өвддөг, тархины хаалганд орсон. За тэрнээс хойш 2 цус харуулсан гэж байна. Одоо толгой өвдөд байдаг юм аа гэсэн байна. Тархины хаалганд орсон. Тархины хаалганд орохдоо яг юуны хаалганд орсон бол тийм ээ? Цус хараад орсон юм уу? Тийм ээ одоо хаалганд орсноос хойш 2 цус харуулсан гэсэн тийм ээ? Тийм учраас анх тархины хаалганд орохдоо юугаар орсон юм? Цус хараад ороогүй юм байна тийм ээ? Гимтлээс болж ороод үүний дараагаар 2 удаа цус харуулсан юм уу тийм ээ? Цус харуултаас үндсэндээ бол сэргийлж явах хэрэгтэй байгаа. Цус харуулт гэдэг нь өөрөө маш олон шалтгаантай. Энэ диабет байна, зүрхний өвчлөлүүд байна тийм ээ. Чихрийн шижнүүд, гипертонез байна. Энэ бүгдээс ингээд үзээд байхаар урдсан сэргийлэл маш сайн шаардлагатай болоод байгаа юм аа. Хүмүүс нь даралт хэсгээр цус харуулцдаг гэл одоо нэг ялангуяа хөгжүүл маань одоо далтаа үзээд байдаг. Тэрнээс ганцхан болохгүй. Цус харуулт гэдэг нь маань өөрөө маш олон шалтгаантай. Даралт хэсэг гэдэг нь зүгээр нэг л шалтгаан л өгч цус харалтын нэг хэлбэр. Мишмэжсгийн сүлт байна. Тийм үү? Тийм учраас энэ бол 2-2 удаа харуулсан. Одоо тийм учраас мэдрэлийн чулуун өрхийн хэмжээний хяналтанд байн байх хэрэгтэй.
сэргээх хэмжлэгээ. Нөхөн сэргээх хэмжлэгээ гэдэг нь тогтмол хэрэглээл одоо энэ харуултын дараа мэдрэлийн эмчнэр одоо дүүргийнхэн арья дүүргийнхэн мэдрэлийн эмч бол эмчд үзүүлэхэд бол мэдрэлийн эмч нь нэлээд чамбаа зөвлөгөө өгсөн байгаа гэж бодож байна. Одоо эмийн хэрэглээг нь яг тооруулж тохируулж тийм ээ. Тэгвэл хяналтаа өрхийн эмнэлэг дээр бол нэлээд хийлэг гэсэн зүйл өгсөн. Нөхөн сэргээх хэмжлэгээ гэдэг шал өөр юм шүү дээ. Хөдөлгөөн сэргээх хэмжлэгээ гэдэг одоо харуултын дараа хамгийн байгаль гэхэд хурууны үзүүрээс бүх эргэтэн системүүдийг ингэж хөдөлгөх бүр одоо хурууны хоёр массажлах өөрөө аль болохоор хөдөлгөөн хийх өрөөлөөр хөдөлгөөн хийлгэх гэх мэт нөхөн сэргээлт гэдэг нь ямар нэгэн операцийн дараа ч гэсэн нөхөн сэргээлт явж явах хэрэгтэй. Тэр нөхөн сэргээлт гэдэг эмчилгээний ач холбогдол бол ганцхан юм биш. Одоо манайхан ярьдаг чинь нөгөө аршаас улд яваад энэ нөхөн сэргээх хэмжлэгийн хэлбэр бариа хийлгээд массаж хийлгээд шарлах хийлгээд энэ нөхөн сэргээх хэмжлэгийн хэлбэр. Тэгтээ системтэй бас л мэдрэлийнхаа эмчийн хяналтан дор нөхөн сэргээх хэмжлэгийг тусдаа бас нэг эмчнэр байдаг шүү дээ. Тэднийхээ хяналтан дор яг ингэ системтэй эмчилгээг хэрэгтэй. Тэгээ юу толгой өвдөд бол даван юм толгой өвдөлтийг намдаах хэмжлэгээ хийхгүй бол толгой өвдөлтийг намдаах хэмжлэгээний гол яагаад өвдөд байгаагаа цусны хангамжинд дутагдаад өвдөж байж болно. Альсуу судасны хатуурлаас өвдөд байж альсуу одоо түрүүний ярьдаг шиг гипертонический болезны даралт гэсгээр мэдээ цусаа хангамжинд дутагдана. Тэр нь байж бол аль нэгэн шалтгаанаар цусны өвдөлтийн шалтгааны найрлах өвдөлтөө намдаа тэгээд нөхөн сэргээх хэмжлэг. Ийм л зарчимтай, ийм л дистрата явах хэрэгтэй байх та тийм ээ гэж би таарч байна. Харуултын дараа бол үндсэндээ бол нөхөн сэргээх хэмжлэг гэдэг юм хийх хэрэгтэй. Амчин хэлтэнд байх хэрэгтэй. Нөхөн сэргээх хэмжлэг гэдэг нь нөгөө саас аачлалтай талуудыг л арай жоохон эрчимтэй хөдөлгөөнд оруулж сэргээж өгч юм шүү дээ. Гэхдээ энийг харуулсан сошь их богино хугацаанд хийлгэж явах хэрэгтэй байгаа юм. Японы эмчнэр бол тийм мэд шүү дээ. Нөгөө одоо манайхан чи ингэж хэлдэг шүү дээ. Нөгөө одоо сүүлийн үед гэдэг бас болцсон шиг л харуулаа хөдөлж болохгүй биш. Харуулаа хөдөлгөж эхэл. Японы эмчилгээний нэг юу яг тийм билээ. Би Японы мэдрэлийн эмчнэрээр хичээл зааж ингээд юун дээр эрүүл мэндийн яам дээр нэг би бүр заал ингээд сонирхож очиж үзсэн ягаад бас нэгтэй холбоотой гасахад нь ер нь тэгэхэд яг манайхан бол харуулаа битгий хөдлөг биш. Харуулаа хөдлөг. Заавал хөдлөг дээр цусны бүр массаж хийгээд ингээд тэгээд системтэйгээр нөгөө нөхөн сэргээлтэйгээр хараад тэр дараа шууд явуул гэдэг юм билээ. Одоо тэгдэг болсон баг. Ингэдэг болсон юм л да. Харууллаа тийм ээ. Харуулсан хүнийг эмийн эмчилгээ эхэллээ. Яг үнтэйгээ зэрэглээд нөхөн сэргээх хэмжлэг эхэллээ. гэдэг зарчим шилжиж байгаа. Яг нөө энэ чамчийн төс саний хэлдгэр үг нь бол харууллаа бол за энэ өстө хөдөлгөж болохгүй. Хөдлөх юм бол дахиж харуuna. Өстө болохгүй одоо гал. Ингээл ерөөсөө нэг доор нь ингээл нэг тэр хүнийг ингээд нэг 10 хоног дээж нь харуулаад хөдөлгөөнгөө хөвтүүлээл. Тэгээд нөгөөсөө бүр хөшүүлээл дээрээс нөгөө нэг деформац үсгэл нөгөө хөл гарч муу дээр бүр муудаалаа байхгүй. Тэр ингээд Японы эмчнэр тэгж бүр хичээл зааж байгаа нь маш их яад. Нэрээ юм биш үү? За дараагийн асуултанд төрөөд 12 хоног байна. Хөвтөж байгаад босоход толгой өвдөд нүдэнд гялгар юм харагдаад байдаг гэсэн байна. Жохон үдэ анаад хөвтгээд зүгээр болдгоо. Энэ нь ямар учиртай байдаг вэ? Энэ төрөлтийн янз бүрийн хүндрэл байж магадaltaй. Төрөлтийн ихний жирэмсний сүүлийн саруудад нефропати гэж өөрчлөлт байна. Цусны даралт гэсэн хавгын шилцаа. Тэгээд өөрөө одоо өндөр хэлбэрийн нүдний хасах шил өндөр хэлбэр зүүж иж бод. Янз бүрийн байдлаар нүдний харахад ингээд гялгар гээд байгааг бодоход ингээд гэрэл гялбаад байгаа. Аруудаа ингээд гэрэл гялбалцаад байдаг юм шинж тэмдэг байдаг. Энэ цус багталтай үед цус их даралт ихтэлтэй үед нүдний шил өндөр зөөдөг үед нефропати үед гэдэг янз бүрийн шинж тэмдгийн үед гардаг бас л нэг шинж тэмдэг нүдний уг нь тэнд оч өсрөөд ингээд идэг энэ нэг өхний механизм нь болохоор үүсгэж шалтгаан нь болохоор тэр торлогт цасан хангамжийн өөрчлөлттэй байна гэдгийг хэлээд байгаа. Энэ ийш харж байгаад энд бидний болон янз бүрийн гэрэл ингээд гэлбож орж ирээд энэ торлогын цасан хангамжийн дутагдaltaй шүү гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр торлогын цасан хангамжийн дутагдлын дөрөв би сая би хэлээ. Зөндөө олон шалтгаанаас тэр дутагдах хэрэгтэй. Тэгэхээр ямар үед нь дутагдаад байна гэдгийг бас л нүдний угийн харуул, нүдний жидэг зүйл цусны даралтаа гэн бол одоо нефропати байсан даралт чинь буусан юм уу? Хавн чинь буусан юм уу? Тэр нүдийг тэгж цогцсон үзчихээж цогц яаж иж зөвлөгөө өгөхөс энэ бол ер нь бол торлогт
цусан хангаж өөрчлөлттэй байж дутагдаад байж үгийг хэлээд байгаа байдал сая дээр энд юу хараад байгаа. За тэгэхээр нүдний өвчлөл болоод бас энэ тухай нэлээд бас ярьлаа. Одоо болох гадна талаасаа бас яа л да нүдэн дээр одоо шил давхраа хийлгэх, нүдний дээд зогцох, татуулах гэл одоо бас өвчлөгээ танаа имлэг ийм өвчлөгээ өгдөг шүү дээ тийм манайх бол нүдний бүх месостуудыг хийгдэн за нүдний даралтын месостууд оожлогоотойгоо хамт хийгдэн за тэгээд нүдний хувьд бол манайх тусламж үйлчлэгээс гадна гоо сайхны месостуудыг хийгдэн өөрөөсөө асуулаад тэр давхраа хийлгэх ч юм уу дээд зогцох татах гэх юм уу месийн болон месийн бос үйл ажиллагаар хийдэг. А зүгээр охид бүсгүйчүүд оюутан сурагчдад зориулаад энд хэлчихв үү тэгээд одоо зуны хямдралыг зарласан байгаа шүү. Манай тамд бол хамтаа хандах манайх удаалга нээлттэй одоо давхраа хийх гэсэн. За тэгвэл болно. Оюутан сурагчдад нэг зуны хямдралтай амралтаараа хин ч гэсэн одоо оюутан сурагч гэдэг юм уу бүхэн амралтаа авалтын үеэр юм хийчихсэн гэсэн бодол маш их байдаг. Яг нь ерөнхийдөө жоохон хямдрал зарлцсанаас гадна яг тийм нөгөө бас хүмүүсийн карма бас байх байгаа шүү дээ. Юм хүсээд байдаг хүсгэд нөгөө нэг юмны төлбөр чадвар жоохон хүрхгүй байвал ингээд нандин одоо эрүүл мэндийн хөнгөлтөөр бол эмчлэх боломжтой тийм. Манай ах чинь эрүүл мэндийн хөнгөлтөж яг эрүүл мэндийн хэвтэн эмчлэх хэсэгтэй тийм. Манайх чинь нөгөө магадлал итгэмжлэгдсэн. Манайх одоо яг 4 дахь удаа магадлал итгэмжлэгдэж орсон 20 ортой хэвтэх эмнэлэгдээ мэдрэл манай гөрөө өргөж амж мэдрэлийн эмч, дотрын эмч, уламжлалтын эмч, нүдний эмч гэдэг бас нэлээ олон эмч нар ажилладаг. Тэгээд хэвт магадлал итгэмжлэгдсэн сонгож шалгаруулалтанд орсон эмнэлэг бүхэн нөгөө эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчлүүлэх хэсэгтэй эрүүл мэндийн даатгалын хөнгөлттэй яадаг эмнэлэгүүдийн нэг нь манайх мөн. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалаар хэвтэн эмчлүүлэх хэсэг маань 50%-аас 60% хөнгөлттэй. Тэгэхээр ямар жишээлбэл манайх уламжлалтын эмчилгээгээ өдрийн маш бага 20,000-аар, мэдрэлийн эмчилгээ, дотрын эмчилгээ маш их өндөр эмчилгээ шаардах учраас 30,000 гээд 60,000-аар хэвтдэг, 65-аар хэвтдэг байвал даатгалаар 30, 35, 20 зарим хүн 15. Өөр. Манай би нүднийхээ эмчилгээг хийхдээ 15. Ягаад гэвэл нүдний эмчилгээ цөөхөн хоног хэвтэн 1-р, 2-р бас нөгөө юуг нь манах дотроос гаргаад байгаа. За тэгэхээр одоо сүүлийн үед бол гар утас телевизээр хүүхд орчууд ер нь маш их одоо гар утас ер нь хүн бүх насныханд одоо гар утастай холбоотой болж шүү дээ. Тэгэхээр хүүхдэд мэдрэлт нь бас юм маш муугар нөлөөлдөг гэж хэлж байгаа шүү дээ. Тарих оюун санаа гэл хүмүүжил нь маш муугар нөлөөлж байгаа. Энэ тал дээр бас мэдээлэл зөвлөгөө өгвөл эцэгчүүд тандаа хүүхдтэй гар утас одоо үндсэндээ бол нэг хүүхдүүд бол нэг 12, 13 нас хүртэл арай жоохон төлөвшөлт энэ хоолой үс гэдэг нь бариулмааргүй. Тэр болноос хүүхэд одоо интернет орж байна. Одоо бүх юм интернет болчихлоо шүү дээ. Одоо аамжаас интернет ордог болчихлоо. Тэгэхээр энэ болгоноос хүүхдүүд дурын сайт орж дурын мэдээлэл өөр их өссөн мэдээлэл олж авч. Тэгээд энэ бага насны хүүхдүүд маань өөрсдөө одоо 10 настай хүүхэд, 11 настай хүүхэд, 9 настай хүүхэд нөгөө нэг эд сониуч үе дээр байдаг учраас бүх төрлийн мэдээллийг нөгөө нэг тархинаа нэгжээдэг. Тэгэхээр тэр одоо бүтэхгүй сайт болгоныг үзэж ин харж ин тэр болгон маань хүүхдэд ийгэрч муугар нөлөөлж чаддаг тийм ээ. Тэгээд ер нь ингэж болдгийм байна гэдэг юм. Аав ээж ах эгч нар энэ наднаас том болсон хүмүүс ингэдэг юм байна тийм ээ гэдэг мэдээлэл хүргэж байгаа. Одоо энэ зургатаг хүртэл одоо хүүхд үзүүлдэг тусгай юм байх хэрэгтэй. Тэгвэл одоо энэ Солонгосын олон ангитай киноны хүүхдүүдээ тэнцээс юу олж авах уу тийм ээ. Эцэг нар хүүхдүүдэд арай ондоо юм үзүүлж байгаа хэрэгтэй. Ганцхан ухаалаг уцнаас гадна. Тэгэхээр ер нь техник технологи нүдэнд хүртэл маш муу. Техник технологийн сайн тал маш их бий. Муу тал бас бий. Тэгээ муу талаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг ахмад уу эцэг их багш сургамж бүгд авах хэрэгтэй. Тэгтээ одоо донттлоо гар утас тоглож болохгүй. Донттлоо телевизээр үзэж болохгүй. Донттлоо нөгөө компьютер тоглож болохгүй. Донтолтын хамгийн ихний шинж тэмдэг нь юу гардаг гэхээр хүүхэд нөгөө нойргууд идэрдэг. Тэрэндээ бүр өөрийгөө барьж чадахгүй болоод яваад ирдэг. Тэр бол болохгүй. Тэгэхээр тэрнээс яадаг гэхээр бүр жоохон хүүхэд одоо би дахин хэлээд хэдүүлж бас хэлжсэн. Жоохон хүүхэд телевизээр дандаа суулгаад дандаа нөгөө реклам харуулахгүй манай хүүхэд арилаад болохгүй. Ерөөсөө рекламаар янз бүрийн өнгө зүстэй юм гэхээр хүүхдээ саатуулахын тулд би 3 сартаа өгчтэй. Яг нэг хэрэг чи би
телевизийн өмнө суулгаад юу тавиад өгчдөг. Реклам тавиад өгчдөг. Тэгэхээр манай хүүхд тэгэл реклам дуусахаар орилждаг. Энэ юу вэ? Бүр 3 сараас дамталт явж байгаа байхгүй. Тэгэхээр тийм мэдрэл сэтгүйд нөлөөлж байгаа тийм юм ердөө болохгүй. Ихэвчлэн залуу эцэг эхнэр ингэдэг штэ. Бид нар ч гэсэн те хүүхдээ ингээл нэг жоох юм яг тэр за маань гар утсаар тоглоод саадч энэ маш буруу нүдний хараа хамгийн түрүү алдаг. Дээрээс нь мэдрэл сэтгэх маш их өөр. Тикой сасцаа гэж хүүхдийн насанд байдаг. Одоо хүүхэд ингээ янз бүрийн хөдөлгөөн игээл нүүр амаа хөдөлгөөл ингээ би янз бүрээр хөдөлгөөл ингээ тикой сасцаа гэж тик өвчин. Мэдрэлийн өвчин шүү дээ. Тэгээ тэр үсэд ирж байгаа үед нь тасран зогсоохгүй цаашаа яваад нойргууд болоод яваад ээрдэг татдаг. Одоо ээр өвчний эхлэлчүүд тик юу. Бүр энэ бол үнэхээр энэ техник технологиос эхэлж байгаа маш их хандлагатай. Тэгээ одоо шар хадмч гэсэн ярьдаг шиг тийм ээ хүүхдийн тасагт нэг тусгай хэсэг нь компьютерийн хамралтай болсон хүүхдүүдийн тасаг тийм ээ. Тэгэд энэ хар тамхи ч гэсэн дон штэ. Хар тамхи татаад донцчихлаа гэдэгтэй адилхан телевизээр үзсээр байгаа тийм үү компьютер дон гэдэг өвчин байхгүй. Тэр дон гэдэг өвчнөөс сэргийлнэ үхээс сэтгэхийн өвчин нэг мөсөн айгүй мундаг 100% эмчилнэ гэж айгүй хэцүү штэ. Архинд орсон архагчин гэдэг чинь сэтгэхийн өвчин өөрчлөлт орж тэрнийг эмчилнэ гэдэг үе шатны өнгөрцөн бол маш хэцүү шүү дээ. Нийгэмшүүлэн илгээд байдаг, яагаад байдаг сэтгэхүйдний өөрчлөлт ороогүй бол орохоос өмнө зогсоох хэрэгтэй. Тэрнийг яах вэ? Тэр бол мэдрэлээс гадна сэтгэхийн өвчнөд орчиж байгаа. Айгүй хэцүү. За гэсэн зарим хүүхдүүд ээрэн тийм юм хийж идэх ээрэн хамгийн түрүүн дороо шээж эхлэн тийм ээ хүүхд ингээд шөнө зүүдж байгаа дороо шээгээд энэ бас эхэлж байгаа байдал нь шүү. Тэгээд сүүлдээ нүүр амаа янз янзаар татгнуулна бие муухай хөдөлгөн тэр болохгүй тэр бол сэтгэхийн өөрчлөлт нь орж байгааг шинж. Тэгэхээр навчаад эхлэн мэдээ анивчин тийм. Түүнийгээ дагаад бас их тийм ааш зангийн маш их. Тэгээд нөгөө сэтгэхийн өөрчлөлтөд ирэхээр янз бүрийн ааштай болоод одоо яагаад гэж юм сэтгэхийн хүний сэтгэхийн юм одоо гол юм бол бясалгал гэдэг байгаа юм тийм. Тэгтээ бясалгал гэдэг үг чинь өөрийгөө удирдах гэсэн үг юм шиг санагдаад байдаг. Би бол бясалгал энэ төр сууж үзээ. Ер нь ингээд бодоход бясалгал гэдэг үг бол өөрийгөө удирдах гэсэн үг юм шиг. Ер нь тэгэл ямар ч зүйл одоо явж иж эрүүл орчин одоо хамгийн эрүүл орчин шүү дээ тийм ээ. Гэр бүлийн эрүүл орчин, нийгмийн эрүүл орчин, улс орны эрүүл орчин хот бүх юм эрүүл орчин эрүүл байж ич хүн. Одоо Япон айгүй өндөр хөгжилтэй тийм. Айгүй өндөр хөгжилтэй ер нь би нэг очоод үнэхээр стресстэй юм шиг. Манай Монголоос илүү стресс юм санагдсан байна. Ингээд бүхэлдээд байгаа хэрэг цаана маш их стресстэй хүмүүс харагддаг тийм. Монголчуудыг ингээд бүгдээрээ ингээд монголчууд харин гайгүй шүү дээ. Харин гайгүй юм шиг санагдчихсан байна. Ер нь нийгэм их хөгжих тусам стресс ихтэй байхаа. Тийм өндөр хөгжилтэй Японд гэж стресстэй юм шиг санагдчихсан. Дуу чимээ ёо манайх бол тэрний дараагийн баг нэр бурхны ор шүү дээ. Тийм шүү. Айгуу сайн. Тэгээ ерөөсөө бидний ерөөсөө ганц зүйлээ өөртөө шалтгааллах зүйлээ хийх, өөрөө чадах зүйлээ өөрөө хайртай байгаа гэдэг чинь үнэн төлбөргүй одоо ямар ч үед боломжтой боломжтой байна. Хоолндоо харж болж юм. Одоо өдөртөө авах хэрэгтэй шинэ. Би энийг уухгүй идэхгүй байж чадчихвал тэгэл болно шүү дээ. Одоо мэдрэлийн өвчин гэдэг энэ тархитлогоо зүрх одоо юу гэдгийг дараалт гэл ингээл ярьж штэ. Энэ болгонд хоолд бол маш чухал. Тэгэхээр ус одоо бас уух одоо хоол хүнсний тал дээр зөвлөгөө өгвөл хоол хүнсний тал дээр зөвлөгөөхөр мэдээж хоолт бол эхлээд нэг хоолт бол оройн нойргууд хүмүүс ороод байна гэж юм тийм ээ. Бас энэ хоолтой чийжлэн бас холбоотой шүү дээ. Орой 6-аас 18 цагаас 19 цагийн өмнө хоолоо идсэн байх шаардлагатай. Энэ үед оройны хоолыг бол аль болох шүлтэй тийм ээ. Хоолны шигтэй тийм ээ. Ийм хоол идчих хэвээр. Ходоод хоолн болсроод амарчих тийм ээ. Тэгэхгүй бол нөгөө хотод нь хоол байгаад тэгэхээр мэдрэл маань өөрөө нөгөө хотод чинь ажиллаулаад тийм ээ. Тэр нөгөө дотоод шүүлийн булчирхаанаар ажиллаулаад нөгөө хоол чинь задлан тийм ээ. Тэгэхээр мэдрэлрүүгээ өөртлөөс өгөөдрөн шүү. Тэр нөгөө монголчууд ярьдаг шүү бид нар хоол орой хашиг хоол ичих шинжгөө зөвлөд унтдаг юм гэж ярьдаг тийм ээ. Мангасаа зөвлөд унтдаг гэж ярьдаг шүү. Тэгэхээр яг энэтэй холбоотой байна. Дээрээс нь яг одоо юу хийж болохгүй гэсэн бас нэг өвчнүүд байна. Тэгээд тийм байна. За, тэрийг анхаарай. Одоо халуун ногооныг дуутах баг гэдэг хэрэгтэй байна.
Хоёрдугаарт нь газ тунд их багах хэрэгтэй байна. Мэдээж хорц туслах тамгийг бол хэрэглэхгүй байх хэрэгтэй байна. Тэгээд давс сахарын хэрэглээг багасгах хэрэгтэй байна. Эдгээр маань дахиад нөгөө судасны хатууралдаа оруулаад судасны хувийн хатан чанарыг алдагдуулаад нөгөө судас маань гүөх ёстой хэмжээний уян хатан чанартай байж тэлжээ цус явахаар тэлж байгаа тийм ээ судас маань. Энэ маань алга болчихоор бага хэмжээний цус нь отгороо очоод нөгөө толгойн өвдгөрөө өвдөн эсвэл нөгөө нэг хатуурсан байгаа судас маань цус очоор тэлж чадахгүй бол хагах аюулгүй. Энэ маань нөгөө цусаар л үүсгэж чинь тийм ээ. Ийм байдлуудаас л болж байна. Одоо шингэн уух хэрэгтэй, ус уух хэрэгтэй. Усыг бол маш сайн ууж хэрэгтэй. Одоо нөгөө турх хүмүүс л усыг маш сайн хэрэгэл, турж байгаа хүмүүс л ус хэрэгэл. Би ер нь хэдэн хувийн ус байдаг лээ. 75-аас 80%. Эсвэг ч одоо бас 70% ус шүү дээ. Ус хэрэгтэй юу бол хэрэгтэй. Ус хэрэгтэй гэдэг нөгөө гипертоник хүмүүс ус л хэрэгтэй юм гинлээ гэдэг. Өдөржингөө усаа хавах нь ч бас болохгүй л дээ. Тэгэхээр л нөгөө эмчийн зөвлөгөө үзлэг хэрэгтэй байгаас гипертоник хүнийг 3 литр ус уугадаг бол маргааш өглөө бас өдөрт нөгөө бас чинь бүр ингээд бандаас жаачин болоод байна. Тэгэхээр ус уух хэрэглээ хэд байх вэ хүн бүхэнд өөрийнхөө энэ жингээд хэдэн хувийн ус байх хэвээр таны хэдэн хувийн ус байна тэд нь одоо нөхөөрөө кальц манайх ингэдэг чи кальц уугаад ясна биш байхгүй юу кальц хэдэн хувийн байх хэвээр танд тэд байна цусны шингээ дээр одоо тэдийн нөх энэ чинь бол ерөөсөө тэгэхээр бүх юм шинжлэх ухаан гэдэг чинь нэг юм байна да тий шинжлэх ухаанаар хүнсний ногоо шинжлэх ухаан тий хүнсний ногоо ч өөр ялангуяа зуны халуун цагт бол ногоо оргуулдаг ер ногоо ингээ сайхан мартаа үед хэрэгжилж явах нь илүү ач холбогдолтой гэж шилдэг тий яг энэ халуун орнууд бол жилийн удирдал гэж явах шиг манайханд бол миний зүгээр эмч хүний бодолч эмчи бишээ би зүгээр хоёр хүний бодол нь л та тий өвөл бид нар ногоо оргуул эдэлэвэл хаашгүй хаа энэ айгүйх эрсдэл сурмал бид нар өвөл жоохон төлхөө махаа эрдлээд зун болохоор сайхан цагаан идэг юм уу эсвэл ногоо оргуулаа эрдлээд эрүүлэг байхад маш их хөрдөнтэй байх хаа тий за баярлалаа гурван бас ярилцах цаг өндөрлөж байгаа за үзэгчд маань маш их холбогдож асуултууд ирлээ нэвтрүүлэгтэй хамтаас үзэгчтэй баярлалаа за өнөөдрийн маань зөвхөн талмаа эмнэлгийн за нүдний хэмж янжинл мэж маань оролцлоо за мөн мэдрэлийн эмч гүр арчаа оролцлоо за таартаа маш их баярлалаа за эрүүл энхийг бас хийсэн юм байна манай энэ иргэний боловсрол нэвтрүүлэг бас хүмүүст их тустай гэж түрүү одоо надад нэлийн хүмүүс одоо их тустай байсан шүү гэд хэлсэн ер нь бол тустай юм шиг байгаа болохоор өнөөдрийг яг оролцох уу гэдэг урилгыг бас мэдрэлийн өвчлөл бол маш их байгаа учраас бид нар мэдрэлийн эмчийг тэгээ хамтран оролцлоо ингээд нь хаягийг бас манайх 6 дугаар бичил хороолт 28 дугаар сургууль гэж байдаг та одоо тэрний баруун талд 12 13 дугаар байрны орд талмаа эмнэлэг гэдэг байгаа. Миний утсыг яг лавлахаас аваараа би 9918 7853 9118 7853 гүр аргачийн утас гэдэг лээ. 94 8 60 50 утсуудаар холбоорч байна. Бүх лавлахаас талмаа эмнэлгийн утсыг яг өгөөч үл миний утсыг өгнө. За тийм мэдээж нэвтрүүлэг өндөрлсөн дараач гэсэн та бүхэн бас холбогдоод ямар утастай холбогдох болохыг гэхээр 1919 сая дугаарлаас холбогдоод та бүхэн хаяг болоо. За хаяг байршил утасны дугаарыг авах боломжтой шүү гэдэг хэлмээр байна. За үзэгч та бүхэн үргэлжлүүлэн хөтөлбөрөөр хүлээн авна уу?